амгалангаа альтгая. Өхөр жилийн эхний ерөнхийдөө сургалт эхэлж байна. Ингээд бүгдээрэнд нь юуны өмнө өхөр жилдээ үйлс болгоно одоо амжилттай байхын өрөөлийг дэвшүүлье. За энэ ёс зүйн зөвлөлүүдийн чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн гарын авлагт багтаж байгаа 5 дахь сэдэв бол төрийн албаны үйлчилгээний асуудал байгаа. Тэгээд энэ сэдвээр өнөөдөр удирдлагын академийн төрийн захиргааны тэнхимийн багш доктор Амар Төвшин багш өнөөдөр бидэнд хичээл орох ёстой, сургалт явуулах ёстой. Тэгэхээр төрийн албаны тухай хуулинд 17 онд батлагдсан төрийн албаны шинжилсэн найруулгад шинээр орсон нэг чухал заалт байгаа. Энэ заалт бол төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөө гэсэн ийм 3 зүйл дээр иргэний хяналт тавих асуудлыг энэ хуулинд заасан байдаг. Тэгэхээр иргэний хяналтын зөвлөл гэдэг ийм байгууллага бас байгуулагдах ёстой. Нэг бол иргэний хяналтын судалгаа жилдээ нэг удаа хийгдэж явах ёстой. Тэгээд энэ ажил бол одоо журам батлах эхлэлийн шатандаа явж байгаа. Тийм учраас бид нар бол энэ төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөө гэдэг энэ ойлголт ер нь юу вэ гэдэг талаар сайн мэдлэгтэй ойлголттой байх асуудал өнөөдөр их чухал байгаамаа. Тийм учраас өнөөдөр Амар Төвшин багш бас одоо ерөнхийдөө төрийн албаны үйлчилгээ гэж юу байгаа гэдэг асуудлыг ярихаасаа гадна бас одоо бидний хууль хэрэгжүүлэхтэй холбоотой энэ асуудал руу бас нэлээд одоо төвлөрч ярих байхаа гэж ингэж бодож байна. Ингээд Амар Төвшин багшийг урьж байна. За сайн байцгаана уу? За слайд маань бүрэн скринээр харагдаж байна уу та бүхэнд? Харагдаж байна. За баярлалаа. За тэгэхээр одоо өнөөдөр бид төрийн үйлчилгээний чанар гэдэг асуудлыг ярина. За ингэхдээ сая зөнгөрсөн дарга хэлсэн үйлчилгээний чанар гэдэг нь хүртээмж, үр нөлөө гэдэг юмтайгаа холбогдох тухай. За дээрээс нь сая иргэний хяналтыг энэ төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд иргэний хяналтыг хэрхэн яаж тавих вэ гэдэг асуудал бол их чухал болсон гэдэг асуудлыг сайн ярьлаа. За тэгэхээр энэ одоо сэдвийн хүрээнд бүгдээрээ үйлчилгээний чанар гэдэг юм дээр илүү төвлөрнө. За тэгээд бусад асуудлуудыг нь ерөнхийдөө бид бас давхар яриад явна. За энэ сэдвийн хүрээнд бидний одоо ярих асуудал маань чанар. За тэгээд үйлчилгээний чанар гэдэг юм маань албан хаагчтай үйлчилгээ үзүүлж байгаа процесстэй шууд холбоотой байдаг. За ийм учраас энэ талаас нь илүү асуудлыг харна. За тэгээ чанартай үйлчилгээ үзүүлнэ гэдэг чинь цаанаа иргэдийн сэтгэл ханамжтай. За дээрэс нь үйлчилгээний стандарт гэж юмтай шууд холбогддог. Тэгэхээр эдгээр асуудлуудыг хооронд нь холбосон маягаар одоо энэ хичээл сэдв маань явна. За ингэхээр төрийн үйлчилгээ гэдэг асуудал маань за одоо төрийн салбарын шинжиллийн, төрийн албаны шинжиллийн хүрээнд иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ гэдэг ийм одоо үжил баримтлалын хүрээнд илүү одоо хөгжиж за ийм зарчмуудыг зарим улс орны одоо төрийн захиргааны шинжиллийн хүрээнд ийм зарчим дэвшүүлээд энэний хүрээнд өөрчлөлт шинжилтүүдийг хийсэн байдаг. Тэгэхээр энэ иргэн чиглэсэн төрийн үйлчилгээ гэдэг энэ одоо үжил баримтлалын үжил санаа манай Монгол улсын төрийн албаны шинжиллийн хүрээнд ч гэсэн мөн адилхан одоо гол зорилгоодын нэг нь байгаад хэрэгжсэн ийм төвхтэй байдаг. За ингэхээр энэ одоо төрийн үйлчилгээ гэдэг асуудал маань. За тэгээ иргэн чиглэсэн төрийн үйлчилгээ гэдэг энэ асуудал маань одоо захиргааны үүрэг, төрийн үүрэг гэдэг юмтай маань шууд холбогдож өгдөг. Тэгэхээр төр үүргээ үйлчилгээгээрээ дамжуулж хэрэгжүүлнэ. За ийм учраас энэ одоо төрийн үйлчилгээг үзүүлнэ гэдэг маань бол одоо төрөөс үйлчилгээ маань захиргааны
төрийн үүрэг гэдэг юмтай шууд холбогдож өгд юм байна гэдэг ийм асуудал байгаа. Энийг та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. За тэгээд төрийн үйлчлэгээ бид төрийн албаныхаа тогтолцоогоор дамжуулж хүргэдэг иргэдтэй. За инхээр нөгөө төрийн албаны тогтолцоогоор дамжиж иргэдтэй үйлчлэгээ маань хүрдэг учраас нөгөө үйлчлэгээ чанартай байх гэдэг асуудал маань эргээд энэ төрийн албатайгаа шууд холбогдож онцлогтой байгаа. За дараагийн нэг асуудал маань дахиад юутай холбогдож өгдөг вэ гэхээр энэ төрийн албан хаагчид маань энэ төрийн албыг төлөөлж байгаа албан хаагчид маань дор бүрнээ тодорхой шийдвэрүүдийг гаргаж идэг үйлчлэгээ үзүүлэх явцдаа. Тэгэхээр энэ одоо өөрийнхөө чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой шийдвэрүүдийг шат шатандаа бас тодорхой шийдвэрүүдийг гаргаж идэг учраас энэ шийдвэр гэдэг юмтай маань шууд холбогдож өгдөг юм онцлогтой. Тэгэхээр одоо бид энэ хэдийгээр зөвхөн төрийн үйлчлэгээ гэдэг сэдвийн тухай яриад байгаа юм шиг мөртлөө энэ цаанаа одоо төрийн үүрэг, төрийн алба, захиргааны шийдвэр гэдэг юмнуудтайгаа шууд холбогдож өгдөг ийм одоо сэдв юм аа гэдгийг бид сайн ойлгоно. За тэгээ иргэн чиглэсэн төрийн үйлчлэгээ гэдэг үзэл баримтлалын захиргааны шинжилгээний хүрээнд, төрийн албаны шинжилгээний хүрээнд одоо яригдах болсон ийм сэдв байгаа. Ийм за энэ иргэн чиглэсэн төрийн үйлчлэгээ гэдэг энэ юм маань за яг одоо өнөөдөр манай төрийн албанд ямар нэртэйгээр хэрэгжиж байна вэ гэхээр иргэн төвтэй төрийн үйлчлэгээ гэдэг, иргэн төвтэй төрийн алба, иргэн төвтэй төрийн үйлчлэгээ гэдэг ийм нэртэйгээр одоо илүү тодорхой хэрэгжиж явна. За гэхдээ одоо бид юу сайн ойлгох ёстой вэ гэхээр иргэн төвтэй төрийн үйлчлэгээний жил болгоод 2019 оныг бид зарласан байдаг. Тэгэхээр 19 оноос л ерөөсөө иргэн төвтэй төрийн үйлчлэгээ гэдэг ямиг их анхаардаг болсон юм байна. За тэрнээс өмнө бол юм хэрэгжүүлж байгаагүй юм байна гэж зарим хүмүүс ойлгочих гээд байдаг бас нэг юм онцлогтой. Тэгэхээр энийг бас та бүхэнд одоо залруулж хэлэх гэх нь хаашаа бас нэг та бүхний одоо эргэж сануулгах зорилготойгоор 1990-ад онд зах зээлийн эдийн засгийн харилцаанд чиглэснээс хойш манай төрийн албаны шинжилгээний бодлогын баримт төчгүүдэд ерөөсөө иргэн чиглэсэн төрийн үйлчлэгээний үйлчлэл баримтлал тусагтсаар ирсэн байдаг. Тэгэхээр ийм учраас энэ бол зүгээр гинтхэн өнөөдөр шинээр гараад ирсэн 19 оныг энэ ийм жил болгоод зарласан учраас хэрэгжиж байгаа ийм ойлголт юм байна гэж ингэж ойлгож болохгүй. Тийм учраас би энд нэг ийм зураг доор тавьсан байна. За 19 оныг бол бид нар иргэн чиглэсэн иргэн төвтэй төрийн үйлчлэгээний жил болгоод зарласан юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн 19 онд хийсэн ажил биш. 90-ад оны шинжилгээний үед бид нар энэ асуудлыг чухал болгож яриад энэний хүрээнд маш олон шинжилгээд өөрчлөлт хийгдсэн гэдгийг сайн ойлгож байгаа. За энэ мэдээлэл цаашдаач үргэлжилж явна. Тэгэхээр бид энэ иргэн чиглэсэн төрийн үйлчлэгээ, иргэн төвтэй төрийн үйлчлэгээ гэдэг энэ ойлголт бол бидний одоо энэ үйл ажиллагаанд маань гол чиг шугам маань, зарчим маань болоод хэрэглэгдэх зүйл юм байна гэж ойлгоно. Тэгэхээр энэ иргэн чиглэсэн төрийн үйлчлэгээ гэдэг энэ үзэл баримтлалын хүрээнд улс орнууд маш олон янзын төрийн үйлчлэгээтэй холбогдсон шинжилгэүүдийг хийсэн байдаг. За тэрний нэг нь бол чанарын удирдлагыг одоо төрийн албанд, төрийн салбарт хэрэгжүүлэх ийм одоо алхмууд хийгдсэн байгаа. За энэтэй холбогдоод мөн адилхан фронтын болон арын алба гэдгийг ялгаад фронтын албанд ажиллаж байгаа албан хаагчдыг илүү одоо нөгөө иргэнд үйлчлэх гэдэг агуулгаар нь хөгжүүлэх, сургаж хөгжүүлэх, за тэнд тавигдж байгаа шаардлагыг тэр чиглэлээр нь бас одоо илүү онцгой болгож тавих гэх мэтчлэнгийн ийм алхмууд хийгдсэн байдаг. За дээрэс нь иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авдаг системийг илүү өөрчилж сайжруулах гэх мэтчлэнгээр энэ иргэн чиглэсэн төрийн үйлчлэгээ гэдэг энэ үзэл баримтлалын хүрээнд бол маш олон шинжилгээ өөрчлөлтүүдийг аль болохоор иргэнд чирэгдэлгүйгээр үйлчлэгээг хүргэхийн тулд юу хийх вэ гэдэг чиглэлийн маш олон янзын өөрчлөлтүүдийг хийсэн ийм онцлогтой. За ингээд үйлчлэгээний чанар гэд ярихаар за бид бол үйлчлэгээ гэдэг маань бол төрийн одоо байгууллагуудынхаа хувьд бол тухайн одоо байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааны гарцсан за нэгсэндөө маш богино хугацаанд гарч ирж байгаа нэг үр дүн гэж харна. Тэгэхээр үйлчлэгээний чанар гэдэг асуудал маань гарцсан бол за энэ үйлчлэгээ гарцсан чанартай байх асуудал юутай холбоотой байх вэ гэхээр орцоосоо хамаардаг. Тэгэхээр гарцын чанар өөрөө орцын чанараас хамаарна гэсэн. Тэгвэл энэ орц гэдэг чинь өөрөө юу юм бэ гэж тийм ээ? Орц гэдэг маань юу юм? Тэгэхээр энэ орц гэдэг цаана юу яригддаг вэ гэхээр энэ тухайн үйлчлэгийг хэрэгжүүлэхэд явуулахад шаардлагатай бүх төрлийн нөөцүүд, хүний нөөц, материалын нөөц, санхүүгийн нөөц, гэх мэтчлэнгийн нөөцүүд маань энд хамаардаг. Тэгэхээр одоо жишээлх юм бол юу гэсэн үг вэ гэхээр үйлчлэгээ чанартай байх, төрийн үйлчлэгээ чанартай байх гэдэг бол одоо хүний нөөцөөс хамаарна гэсэн. Төрийн албан хаагчдаас хамаарна. Төрийн албанаас хамаарна. За нөгөө талдаа юу вэ гэхээр тэнд ашиглагдж байгаа хууль дүрм журмууд
За тэнд ашиглагдж байгаа материалууд гэх мэтчлэнгийн олон зүйлээс бүгдээрнгээс энэ үйлчлэгээний чанар хамаарах юм байна гэсэн. Тэгэхээр тэр орчин чанартай байж иж үйлчлэгээ чанартай байх нэг үндэс бүрднэ. Тэ? За дараагийн нэг асуудал маань юу вэ гэхээр тэгвэл маш мундаг мэрэгчсэн боловсон хүчинтэй байгаад тэгээд маш сайн одоо чанартай олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэхүүнтэй байгаад үйлчлэгээ чанартай болох уу гэдэг асуудал. Ингэхээр үйлчлэгээ маань өөрөө үйл явц процесс. За процессдоо ихэнх үйлчлэгээнүүд маань шууд үйлчлүүлэгчийн нүдэн дээр үйлчлүүлэх гээд ирсэн иргэнийхээ нүдэн дээр үйлчлэгээ маань өөрөө тэр үйлчлэгээ үзүүлэх үйл явц нь өөрөө өрнжидэг. Нэгсэндээ одоо үйлдвэрлэлээр ярих юм бол юу гэсэн үг вэ гэхээр яг үйлдвэрлэдэг процесс нь өөрөө хэрэглэгчийн нүдэн дээр хийгддэг юм онцлогтой. Тэгэхээр ийм учраас үйлчлэгээ үзүүлдэг процесс дээр алдаа гаргахгүй байх гэдэг бол үйлчлэгээний чанар бас сайн байх дараагийн нэг нөхцөл байдал. Тэгэхээр ийм учраас энэ үйлчлэгээний чанар гэдэг асуудал маань өөрөө орчин нэг талдаа нөгөө талдаа үйл явцын чанараас хамаардаг ийм онцлогтой юм байна. Тэгэхээр энэ дээр аль алинд нь алдаа гаргахгүй байх гэдэг бол үйлчлэгээ бид нар илүү чанартай одоо хийх үндэс байх юм байна гэж ингэж үзэх юм байна. За ингээд энэтэй холбогдсон үйл явцын чанарыг илүү сайн болгохтой холбогдсон бид ISO стандарт гэж чимээг төрийн захиргааны байгууллагууд өнөөдөр их хэрэгжүүлж байгаа. За ISO стандарт маань өөрөө процесс руу илүү чиглэсэн стандарт. Ийм учраас одоо энэ процесс руу чиглэсэн стандартыг хэрэгжүүлж байна гэдэг маань өөрөө процессоо илүү сайн чанартай болгох гэдэг үүднээс энэ одоо ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл энэ дээр бид нар одоо алдаа гаргахгүй энэ стандартыг хэрэгжүүлснээр бид нар алдаа гаргахгүй байж чадж гэнэ үү гэдэг асуудал дээр бас эргээд нэг анхаарах ёстой зүйл байх юм байна. За ингээд үйлчлэгээ маань чанартай болсон үгүй гэдгээс цааших дараагийн үр дагавар маань хамаардаг. Дараагийн үр дүнгууд маань хамаарна гэсэн. За ингэхээр энэ жишээлбэл үйлчлэгээ чанартай болсноор дараагийн одоо иргэний амьдрал дээр очиж нөлөөлөх олон нөлөөллүүдийг бид одоо илүү тодорхой сайн байлгах ийм боломжтой болно гэсэн ухаалах юм бол. Иргэд чанартай үйлчлэгээ авснараа сэтгэл хангалуун байна. Сэтгэл хангалуун байснараа төр итгэх итгэл нэмэгдэнэ. Гэх мэтчлэнгээр олон одоо өөрчлөлтүүдийг авчирч болно. За дээрэс нь иргэдийн одоо амьдрал дээр нь маш олон өөрчлөлтүүд бас бий болно. Үйлчлэгээ чанартай байснараа иргэний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бас чухал нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ үйлчлэгээ гэдгийг чинь одоо төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээний үр дүнг бид нар цаашаа юугаар хэмжих вэ гэхээр иргэдийн сэтгэл ханамжаас гадна тухайн улс орны иргэдийн амьдралын чанар нь дээшилсэн үү? Тийм ээ? За дээрэс нь тухайн иргэдийн тухайн улс орны хүний хөгжил нь сайн байна уу? Гэх мэтчлэнгийн энэ олон үзүүлэлтүүд маань эргээд дандаа энэ үйлчлэгээний чанар гэдэг юмтайгаа шууд холбогдож өгдөг юм онцлогтой. Тэгэхээр хэдий ч нэ одоо төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сайн явуулна, үйлчлэгээгээ чанартай үзүүлнэ, төдий ч нэ иргэдийн амьдрал дээр очиод нөлөөлөл нь илүү сайн байх үндэс болж өгнө гэсэн. За ийм учраас бид одоо энэ үйлчлэгээний чанар гэдэг юм руу илүү их анхаарсан өөрчлөлт шинжилтүүдийг хийхийн тулд маш олон одоо бодлогын баримтчгууд гаргаж тэрний хүрээнд маш олон зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа. За бодит байдал дээр үйлчлэгээний чанарт маань ахиж өөрчлөлтүүд гарч байгаа. Гэвч нөгөө нийгэм өөрчлөгдөөд нөгөө хүмүүсийн маань иргэдийн маань амьдралын хэм маяг орчин нөхцөлд маань өөрчлөлт гараад байгаа маань цаашдаа биднийг өшөө сайн илүү сайжруулж өөрчлөхийг шаарддаг. Тэгэхээр үйлчлэгээний чанар гэдэг асуудлыг ер нь чанар гэдэг асуудлыг ярихаар одоо чанарын чиглэлийн эрдэмтэн судлаачид юу гэж хэлдэг вэ гэхээр чанартай үйлчлэгээ үзүүлнэ гэдэг бол ерөөсөө тасралтгүй хийх аялал гэж нэрлэдэг. Тасралтгүй хийх аялал. Яагаад тэгж хэлээд байна гэхээр ерөөсөө үйлчлэгээний чанарын үзүүлэлт маань тодорхой хугацааны дараа шинжлэгдээд өөрчлөгдөд байдаг нэг орчин нөхцөлийн өөрчлөлтөөс хамаарат. За энэндээ уялдуулаад бид нар нөгөө үйлчлэгээний чанарыг илүү одоо чанартай үйлчлэгээ үзүүлэх гэдэг чиглэлээр тэр шаардлагад нь нийцүүлж ажиллахын төлөө байнга л шинжилэл өөрчлөлтүүд сайжралтуудыг хийж авах шаардлага үүсдэг гэсэн. За ийм учраас үйлчлэгээний чанар гэдэг маань бол олон зүйлтэй уялдаа холбоотой. Дээрэс нь одоо үйлчлэгээний чанар гэдэг маань одоо орцын болон үйл явцын чанар гэдэг юмтайгаа шууд холбоотойгоор одоо яригддаг юм байна гэж. За ингээд чанарын тухай одоо ойлголт маань яаж хөгжиж өөрчлөгдөж ирсэн бэ гэдэг тухай асуудлаар судлаачдын гаргасан одоо төрөл бүрийн үйлчлэлүүд байдаг. За энэ үйлчлэлүүд дотроос энэ одоо үйлчлэгийг аваад үзлээ. Тэгэхээр эхлээд бол юу руу чанар гэдэг одоо зүйлийг юуг илүү чухалчилж тайлбарлаж ирсэн бэ гэхээр ерөөсөө стандартад нийцсэн байх.
техникийн шаардлагад нь нийцсэн байх, техникийн хэм хэмжээнд нийцсэн байх юм бол энэ үйлчлэгээ чанартай ер нь одоо чанартай бүтээгдэхүүн ч гэсэн адилхан тийм ээ. Чанартай гэдэг ийм ойлголттой байсан бол явцын дунд юу болж өөрчлөгдсөн бэ гэхээр хэрэглэгчийн одоо хэрэгцээнд нийцсэн байх, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нь нийцсэн байх гэдэг ийм одоо байдлаар чанарын тодорхойлолт маань өөрчлөгдсөн. За энэтэй уялдаад нөгөө чанартай гэдэг одоо байдлыг тодорхойлох үзүүлэлт маань бол явцын дунд өөрчлөгдөд явсан гэсэн. За ингээд сүүл рүүгээ энэ маань хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг юмтай шууд холбогдсон. За ингэхээр энэ сэтгэл ханамж гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр ерөөсөө үйлчлэгээ чанартай байгаагийн нэг илрэл нь бол иргэдийн сэтгэл ханамж, тухайн үйлчлэгийг авсан хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг юмар хэмжигддэг. За дээрэс нь иргэн чиглэсэн төрлийн үйлчлэгээ гэдэг түрүүнийг үжил санааны тухай ярьсан. Тэгэхээр иргэн чиглэсэн төрлийн үйлчлэгээ үжил санаа хэр зэрэг сайн хэрэгжиж байна вэ гэдгийн нэг одоо индикатор болгож, нэг үзүүлэлт болгож энэ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг авч үздэг байна. Тэгэхээр ийм учраас энэ чиглэлээр одоо нөгөө чанар гэдэг ямиг тодорхойлолт маань иймэрхүү байдлаар одоо явцын дунд өөрчлөгдөд явжээ гэдэг зүйлийг харж байна. Тэгвэл одоо энэ бүхнээс ингээ харахаар бид юуг харж болохоор байна вэ гэхээр нэгдүгээр стандартыг хангах гэдэг бол чанартай үйлчлэгээ гэдгийг илэрхийлэх юм байна. Тийм ээ? Стандартыг хангах гэдэг бол чанартай үйлчлэгээ гэдгийг илэрхийлэх юм байна. За тэгвэл стандарт мөрдөн, стандартыг хангана, стандарт биелүүлнэ гэдэг чинь цаанаа юу гэсэн үг юм бэ? Тийм ээ? Манай төрийн үйлчлэгээнд одоо төрийн албанд маань тодорхой стандарт байна уу гэж. Ингэхээр одоо үйлчлэгээ болгон дээр өөр нэг гэсэн онцлогтой стандартууд байна. За манай Монгол улсын хэмжээнд 2008 онд засгийн газрын 265 тоо тогтоол гараад за энэ тогтоолоор одоо төрийн байгууллагуудад чанарын удирдлагыг хэрэгжүүлэх, ISO стандартыг хэрэгжүүлэх, за төрийн зарим үйлчлэгээнүүд дээр стандарт бий болгох гэх мэтлэнгийн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөд хэрэгжүүлээд явсан байна. Тэгэхээр энэний хүрээнд хамгийн түрүүнд одоо чухал өөрчлөлтийг хийсэн байгууллага бол энэ Улсын бүртгэлийн ерөнхий газар байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр бүртгэлийн үйлчлэгээний стандарт гэж юмыг анх 2009 онд боловсруулж батлаад за ингээ 9 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн энэ стандартаа. За энэ стандарт маань одоо 2019 онд нөгөө бүртгэлийн хууль өөрчлөгдсөнтэй уялдаад 19 онд бүртгэлийн үйлчлэгээний стандарт маань дахиад шинжлэгдсэн байна. Тэгэхээр энэ мэтчлэнгээр одоо байгууллага болгон дээр тодорхой стандартууд, үйлчлэгээний стандарт байгаа. Улсын хэмжээнд мөрдөгддөг, эсвэл зөвхөн тухайн байгууллагын хэмжээнд мөрдөгддөг янз янзын одоо стандартууд байгаа. Тэгэхээр энэ стандартыг хэрэгжүүлнэ, стандартаа биелүүлнэ гэдэг чинь өөрөө үйлчлэгээ чанартай байх нэг үндэс юм байна гэсэн. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр хэрэглэгчийн сэтгэл ханамж. Одоо үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун үлдээх гэдэг бол үйлчлэгээний чанар гэдгийг тодорхойлох бас нэг чухал зүйл юм байна гэж. За энэ тухайн асуудал одоо манай захиргааны байгууллагууд дээр за хяналт шинжилгээний үнэлгээний журам дотор 2006 оноос эхлээд энэ тухай заасан байдаг. За ингээ 2006 оноос хойш энэ журманд заагдсан заалт одоо иргэдийн сэтгэл ханамжаар одоо тухайн нутаг дэвсгэрт хэрэгжсэн бодлогын хэрэгжилтийн үр дүн, хууль дүрм журмын хэрэгжилтийн үр дүн, тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг энэ одоо иргэдийн сэтгэл ханамжаар хэмжих тухайн асуудал бол одоо ингэ журмлагдаж өгөөд за энэс хойш бол манай зарим яамдууд за жишээлбэл эрүүл мэндийн яам маань одоо яамныхаа сайдын одоо шийдвэрээр нэгдсэн нэг одоо хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийх арга зүйг тодорхойлоод за ингээд энүүгээрээ судалгаа авдаг юм онцлогтой байдаг. За одоо саяхан 2017 онд засгийн газрын хэрэглэх газрын даргын тушаалаар мөн одоо нутгийн захиргааны байгууллагуудын түвшинд хяналт шинжилгээний үнэлгээний ажлын хүрээнд одоо бас нэгдсэн арга зүйгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг хийх юм аргачлал боловсруулж баталсан. Гэх мэтлэнгээр энэ сэтгэл ханамжийг үйл ажиллагааныхаа үр дүнгийн хэмжүүр болгож ашиглах энэ чиглэлээр бид бас тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ байгууллага болгон салбар болгон бас харилцан одоо адилхан биш тийм ээ янз бүр өөрөөр хэрэгжүүлж байгаа юм онцлогтой байдаг. За ингээд чанар гэдэг чинь юу юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр чанар гэдэг юу вэ гэдгийг одоо та бүхэн бүгдээрээ тодорхойлтуудыг мэднэ. Тэгэхээр энд байгаа энэ одоо хоёр янзын тодорхойлт Эдвард Деминг гэдэг бол энэ чанарын чиглэлийн одоо гол төлөөлөгч эзэмшлийн төлөөлөгч байдаг. За Эдвард Демингийн тодорхойлсноор бол хэрэглэгчийн зүгээс тавьж байгаа шаардлагыг хангана гэдэг бол ерөөсөө чанар гэдэг юмыг тодорхойлох юм. Тэр тэгвэл хэрэглэгчийн шаардлагыг хангаж байгаа шинжүүд ди нэгдэл нь бол өөрөө үйлчлэгээний чанар гэдэг юмыг тодорхойлох юм а гэсэн нэг иймэрхүү
одоо тодорхойлт байна. За энэ Германы чанарын нийгэмлэг мөн адилхан тиймэрхүү одоо агуулгатай тодорхойлтууд байна. За эндээс харахаар ер нь сүүлийн үеийн тодорхойлтууд маань ерөөсөө хэрэглэгчийн тавьж байгаа шаардлагыг бид хангаж чадж гэнэ үгүй юу гэдэг бол одоо үйлчлэгээ чанартай байх гэдэг юмтай шууд холбогдож өгөх юм байна гэдгийг энэ тодорхойлтуудаас харж байна. За энэтэй уялдаад бид юуг анхаарах ёстой вэ гэхээр за нэг чанарыг тодорхойлох үзүүлэлт нь юу юм бэ гэж. За бид яг өнөөдөр практик дээр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт болгож энэ чанар гэдэг ямыг ашиглаж байгаа. Ажлын гүйцэтгэлийн маань нэг шалгуур үзүүлэлт болгоод миний үзүүлж байгаа үйлчлэгээний одоо гүйцэтгэлийг хэмжих нэг шалгуур үзүүлэлт болоод чанарын үзүүлэлтийг ашиглаж байгаа боловч яг практик дээр бид нар төлөвлөгөөндөө гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө юугээ тусгачаад байна гэхээр чанар сайжилсан байна, чанар дээшилсэн байна, чанартай болсон байна гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр нэг иймэрхүү нөгөө чанарыг тодорхойлох яг үзүүлэлт маань өөрөө юу юм бэ гэдгийг тодорхой гаргаж өгөхгүйгээр нэг юм бөөрнхий байдлаар чанарын шалгуур үзүүлэлтээ тодорхойлж тавиад байгаа нь өөрөө бидний ажлын гүйцэтгэлийг одоо илүү чанартай болгоход түлхэц болж чадахгүй нэг юм бөөрнхий юм болчиход байна л да. Тийм учраас бид одоо байгууллагада юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр чанарыг тодорхойлдог үзүүлэлт маань юу юм бэ гэдэг юм дээр илүү сайн анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр тодорхойлдог үзүүлэлтээ одоо субъектив талаас нь хэмжих үзүүлэлт нь юу байх вэ? Объектив талаас нь хэмжих үзүүлэлт нь юу байх вэ гэдгийг бодож хэмжих үзүүлэлтээ нарийн сайн тодорхойлж өгөх шаардлагатай юм байна. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр чанартай холбоотой нэг одоо дараагийн анхаарах хэрэгтэй зүйл бол чанарт нөлөөж байгаа хүчин зүйлс юу вэ гэж. Энэ чиглэлийн шинжилгээг байгууллага байнга хийж тэгээд чанараа сайжруулах алхмуудыг хийнэ гэсэн үг. Юун дээр нь бид нар алдаад байгаа. Тэгвэл энэ чанарт нөлөөлөд байгаа хүчин зүйлсийг бид нар хэрэглэгчээсээ судална, үйлчлэгээ үзүүлж байгаа ажилтнуудаасаа судална. За гэх мэтчлэнгээр олон судалгаануудын үр дүнд бид нар энэ нөлөөлж байгаа хүчин зүйлээ тодорхойлоод манай ажилтнуудаас болоод байна уу, үйлчлүүлэгчид өгж байгаа мэдээлэлээс болоод байна уу, эсвэл ажлын зохион байгуулалтаас болоод байна уу, эсвэл дүрм журмын зөрчилтэй байдлаас болоод байна уу гэх мэтчлэнгээр юмаа тодорхойлж харж иж сайжруулах ажлуудаа хийнэ гэсэн. За ингэхээр чанар гэдэг юмтай чинь энэ чанарыг тодорхойлох үзүүлэлт нь их чухал юм байна. Тийм ээ чанартай үйлчлэгээ үзүүлээ гэх юм бол тэр үзүүлэлтээ маш тодорхой гаргаад өгчих. Тэр үзүүлэлт нь тодорхой байж байгаа юм бол тэрэндээ нийцүүлээд ажил. Ийм л асуудал ярих нь байна. За ингэхээр чанарын удирдлагыг хэрэгжүүлнэ гэд одоо ихэнх байгууллагууд өнөөдөр шинжил өөрчлөлтүүд хийгдэж байна л да. Тэгэхээр чанарын удирдлагыг хэрэгжүүлнэ гэдэг маань одоо энэ талд байгаа энэ Демингийн дугуй гэж нэрлэдэг энийг PDCA цикл гэж бас нэрлэдэг. Тэгэхээр чанарын асуудлаа төлөвлөснөө хэрэгжүүлснээ хян буцаагаад сайжруул гэсэн ийм цикл үйл ажиллагааг бид тасралтгүй хийгээд байгаа шүү. Тэгэхээр энд маань энэ төлөвлөхөд юу хэрэгтэй юм бэ гэхээр нөгөө үзүүлэлтүүд чинь. Чанартай үйлчлэгээ гэж ямар юм хэлэх юм. Тэ? Хянахад юу хэрэгтэй вэ гэхээр мөн адилхан чанарын шалгуур үзүүлэлт. Тэгэхээр энэ юм нь биднэрт тодорхой биш бол энэ хэрэгжих боломжгүй юм. Тэгэхээр манай жишээлбэл өргөл гомдол хариуцсан мэргэжилтнүүдийн хувьд ялангуяа их асуудаг практик дээр гэхдээ одоо миний ажлын үр дүнг юугаар хэмжих юм бэ? Би хичнээн өргөдөл гомдол эрхийгээ мэдэхгүй. Өргөдөл гомдол гаргана гэдэг бол угаасаа тухайн одоо иргэнээс хамаатай зүйл. Тэгэхээр би ажлаа яаж төлөвлөх вэ гэдэг асуудал дээр их асуулт асуудаг. Тэгвэл тэр өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой чанарын нэг үзүүлэлт маань өөрөө юу гэж болох вэ гэхээр шийдвэрлэж байгаа дундаж хугацаа байх гэдэг байхгүй. Жишээлбэл шийдвэрлэлийн дундаж хугацаа. Би нийтдээ энэ удаад одоо энэ сард ч гэдэг юм уу энэ улиралд ч гэдэг юм уу одоо 30-40 өргөдөл авсан. Тэрний одоо шийдвэрлсэн хугацаа зарим нь 30 хоног дотор, зарим нь 20 хоног дотор ингээ янз бүрээр шийдтсэн байна. Тэгвэл тэрнийхээ дундаж хугацаа гаргаад за яг өнөөгийн тохиолдолд би 29.3 хоногт асуудлыг шийдэд байгаа юм. Тэгвэл энийхээ би богиносхий л да. Энэ бол миний илүү одоо ахицтай сайн ажиллаж байгаа нэг илэрэл. Гэхдээ бушуу туула бориндоо баста гэдэг шиг мэдээж нөгөө хугацаагаа богиносгох чинь гэдэг асуудлыг одоо дутуу шийдээд ээж болохгүй. За дараагийн нэг асуудал энэ өргөл гомдлын шийдвэрлэлтэй холбоотой байж болох үзүүлэлт маань юу вэ гэхээр шийдвэрлэлтэй холбоотой гарч байгаа зөрчил маргааны асуудал. Гэх мэтчлэнгээр бид нар нөгөө иймэрхүү байдлаар үзүүлэлтүүдээс ян тодорхой гаргаж өгөх нь л өөрөө одоо бидний үйлчлэгээ илүү чанартай болгоход гол нөлөөтэй байх зүйл юм байна л гэсэн. За ингээд бүгдээрээ энэ хүртэл юу ярьсан бэ гэхээр одоо чанар гэдэг чинь юу юм бэ гэдэгтэй холбоотой нэг суур юмнуудаа ойлгоод авчлаа. За мэдээж та бүхэн бүгдээрээ мэдж байгаа зүйлээ илүү тодорхой болгоод авчлаа. За одоо бид юу хийх ёстой гэхээр нэг дасгал ажиллана. За түрүүн хамгийн анх эхний юун дээр дарга маань хэлсэн. За нэг юм 4 дасгал ажиллана, 8 багт хуваагдаж ажиллана гэдэг. За ингээд одоо бүгдээрээ дасгал руугаа оръё. За ер нь багууд маань юу хийх вэ гэхээр өгөгдөлтөйгөө танилцаад асуултын дагуу багаараа ярилцсан. За тэгээ багаараа ярилцсан дүнгээ нэг гишүүн нь багийн нэг гишүүн нь төлөөлөд багаа төлөөлөд ярихад бэлтгэх юм байна. За инхээр нөгөө баг хуваахад маань одоо 3 минут, за тэгээ багаараа ярилцахад маань 10 минут,
За ингээд одоо багийн эцсийн хариултыг хэлэхэд бол 1 минутын хугацаа өгөгдөж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бүгдээрээ багтаагаад одоо ажлаа гүйцэтгэх нэ. За ингээ манай төрийн албаны зөвлөлийн одоо зохион байгуулагч нар маань одоо багуудад хуваагаад ингээд багуудын өгөгдлийг өгөх ийм ажил орё бүгдээрээ. За би ширээ зогсоочих уу яах вэ? Эндээ байж ягөө. За та бүхэн тэр join гэдэг юм дээр дараад ороод байгаарай. За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдээрээ сайн байна. За одоо би өгөгдсөн даалгаврыг шеэрлэе. Та бүгдэд харагдаж байна уу? Харагдаж байна. Энэ сэтгэл ханамжаа үйлчлэгийн чанар гэдэг мөн оюун сандарга. Гом уу? Дасгал нэг нь аваа. За сая багш маань зохион байгуулалтыг хэлсэн учраас 10 минутанд бидний дасгалаа ажиллах юм. Бүгдээрээ танилцаад тэгээд илтгэгч нэг хүнээ сонгочих бүгдээрээ. Илтгэгч хамгийн холын аймагаас сонгочих уу? Тий, аймагуудаас л сонгох саналтай байна. Сандаараа болох юм байна. Баян хонгор, доорнод. Баян хонгор. Доорнд Баян хонгор. Сүхбаатар аймаг байна. Бүр Насалмагч манайд ороод ирсэн шүү дээ. Харин би танад ороод ирсэн баг ээ. Галаа. Насаагч гараарай. Насаагч нар. Би 2 дахь ороод. За явахгүй бол болохгүй шүү. Цаг явж өглөө. За Сүхбаатар аймагаас Гэрээ доош уншиж чадахгүй шүү дээ. За. Галаа насаагч хоёр авсан юм шүү. Манай. Тэг. За би уншаад өгчих үү? Нэгд нь эргэлгчээ сонгоод тэр хүн удирдаад явуул дээр байхад одоо шууд. За тэг Сүхбаатар аймагаас хүн харагдсан да. За Төв аймгийг яач урьж байна. Төв аймгийг удирдагчаар тавьчих. Төв аймаг дандаа удирч идэв штэ өөр. Төв аймгийн нөгөө Баян хонгор интернет оролцдог газруудаас нь яаж. Баян хонгор байна уу? Дуураарай. Баян хонгор яах вэ? Баян хонгор аймаг байна уу? Болоод болохоор бас мэдрэлтэй юм. Оюун насны дарга өвөгдлөө эхлээд хэдүүлээ уншийдэх үү? Тэгээд үгүй яг эхлээд юу илтгэгчээ сонгочих гэж бодож байна. илтгэгч маань сонгох гэсэн цагийн өчгөө тий. Гэхдээ та давхар уншаа явж байгаа үстэй би шеэрлсэн юм чи. Хөдлөөд байна. Дээшээ болоо. За одоо би хөдөлгөө болчих.
За Дорнод аймагаас Бат Эрдэнэ гэж байна. Бат Эрдэнэийг сонгочихё. Бат Эрдэнэ байна уу? Сонсож байна уу? Аим хүч бүгд үзүү үлдсэн юм уу ерөөсөө сонсогдохгүй. Харин ерөөсөө яг ямар сайн. Байна уу? Аймагуудын микрофонуудаа нээгээрэй. Намайг гаргахгүй байх юм гэж. Галаа насаагч гаргаагүй. Байна. Галаа бол гарцсан уу? Оролцож байгаа юу тавьж байгаа тэгээд өөрөөсөө гараад алга болсон юм байна л да энэ аймагуд. Аймагуд микрофоноо нээгээрэй. Насаагч манай тэр юм. Сая дууцсан аймагуудад тэмдэглэж яваад ихгүй л одоо ингээд тэгээд гараад явчихсан байгаа байхгүй. Баян хонгор байдгүй, Дорнод байдгүй. Тий, Баян хонгор Дорнод. Баян хонгор гацаад байх юм дуу тасалтаад байна гэж бичсэн байна шүү дээ. Чатн дээрээ. Тийм үү. Дорнод байна уу? Дорнодын Бат Эрдэнэ гэж байна шүү дээ. Байхгүй тэр энэ хүмүүс нь эргүүлээд энэ хүмүүс рүү мэдэг яа. 51 хүн байна. Нэрээ тавьчаа тэгээд өөрөөсөө гараад явсан байгаа байхгүй юу? Сайн хөдөө аж ахуйн яамны ах байсан тий. Хөдөө аж ахуйн. За налаа харагдаж байна. Баян хонгор орж ирж байгаа юм шүү. Баян хонгорын саран гараг үжижээ. Саран гараг сонсож байна уу? Саран гарав гэж хацаад байх нь дуу таслаад байна нэг юм байна шүү гэж. Дорнодын Цэндмаа байна уу? Цэндмаа сонсож байна уу? Одоо энэ вивний дууцсаар адилхан хамаг хугацаа чинь дууслаа да. Тэглээ шүү дээ. Одоо жоохон системтэй яв. Эхнээс нь тэр бодлогын даалгаврыг танилцуулж маш хурдан. Сайн гүүгээд уншигдахгүй надад чинь. За би уншаад өгчээ. Тэгчээ доотлын даалгаврууд дээр шууд нэг нэгээр нь шууд ажиллаад явчихад хурдан юм шүү. За өвөгцөн нөхцөл бүр сэтгэл ханамжтай холбогдох уу гэж байна. Хэрэг сэтгэл ханамжтай холбогдох бол сэтгэл тохиолдлоо эсвэл сэтгэл ханамжгүй тохиолдлоо яагаад гэж байна. За гуравт нь танай баг сэтгэл ханамж гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Дөрөвт нь үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байна гэдэг нь үйлчлэгээ чанартай байгааг илэрхийлэх үү гэж байна. За ингээ нэгд нь иргэд танай байгууллагын үйлчилгээ үйл ажиллагаанд сайн гэсэн үнэлгээг өгсөн гэж байна. За хоёр дахь баганд нь болохоор өгөгдсөн нөхцөл бүр сэтгэл ханамжтай холбогдох уу? Хэрэг сэтгэл ханамжгүй холбогдсон бол яагаад гадаа тэргээ хурдлахгүй бол одоо энэ чинь цаг чинь дууслаа шүү дээ. За 10 минут гэсэн арай олоог байна. За одоо энэ дээр бүгд сэтгэлдээ хэлчихдэг нэг дээр нь Аюусан танай байгууллагын үйлчилгээ үйл ажиллагаанд сайн гэсэн үнэлгээ өгсөн гэж байна. Яагаад сайн гэсэн үнэлгээ өгсөн болоо та нар ямар бодолтой байна? За санаа хэлэхгүй байна. мэдээж. Тийм. Сэтгэл ханамжтай гэвэл хамгийн гол нь тэр хүнд нөгөө ах ёстой үйлчилгээ нь бүрэн хүрсэн болохоор нөгөө хүмүүс чинь сайн гэсэн үнэлгээ өгсөн байж тээ. Тэгэхээр энэ ханамжтай тохиолдол юм байна л да. Жишээлбэл. Халаад хэлдэг. Эхнийг нь бол ойлгомжтой сэтгэл ханамжтай тохиолдол байна уу гэсэн. За хэрвээ сэтгэл ханамжгүй гэвэл яагаад гэж байна л да. Ардлынхын 3 төснөгт нь болохоор Тухайн байгууллагаар үйлчлүүлээгүй мөртөө зүгээр л санал асуулгад оролцсон хүн байж байгаа шүү дээ. Энэ сайн уу муу юу гэдэг нь зүгээр л сайн гэдэг. Тийм шүү дээ. Тэгэхээр чинь сэтгэл ханамжтай ханамжгүй бол шууд орж ирэхгүй л дээ. Шууд байгууллагаас үйлчлэгээ авсан хүн гэж энэ дотор байхгүй болохоор. За
За тэгвэл Нэгэнд сайн гэсэн үнэлгээг өгсөн байгаа байхгүй юу? Яа. Нэгэнд өгсөн байгаа юм чи энийг тэгээд нэг яагаад гэсэн сэтгэл ханамжгүй тохиолдолд үзэж болохгүй байгаа байхгүй юу? За тэгвэл хоёр дахь хоёр чи иргэн бүртгэлийн газарт очиод 15 минут орчим дугаарлаж байгаад үйлчлэгээ аавна гэж тооцсон ч 30 минут орчим дугаарлаж байгаад үйлчлэгээ авчээ. За энэ дээр сэтгэл ханамжтай холбогдох уу? Эсвэл сэтгэл ханамжгүй тохиолдол уу гэдэг хоёр юм дээр гарч ирж байна. Энэ нэгэнд л 15 минут болоод хугацаа хоцорсон гэж. Хугацаа хоцорсон юм чи сэтгэл ханамжгүй л байна. Ханамжгүй. Хугацаа хоцорсон учраас мэдээж ханамжтай гэсэн үг өгөхгүй шүү дээ үйлчлүүлэгч. Бухимдал үүснэ. Нөгөө талаас хүлээж явснаас маш илүү үйлчлэгээ эерэг үйлчлэгээ авсан байж болно л да. Тэгээд энэ цаг хугацаанд яг жоохон хүлээлэг гэхдээ үнэхээр сайн үйлчлээ гэдэг юм байл. Тийм үйлчлэгээ сайн авсан байх мэтэл ханамжтай байна. Энэ ганцхан нөгөө иргэн өөрөө төсөлтөр байгаа байхгүй юу? Иргэн өөрөө 15 минут дугаарлаа гэж бодсон чинь 30 минут дугаарлсан. Тэр нөгөө өөр байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой магадлалтай. Би сая нэгдүгээр хугацааны хувьд нэгдүгээр хугацааны хувьд ханамжтай гэж цаг хугацааны хувьд бол ханамжтай байж чадахгүй шүү. Тий, цаг хугацааны 15 минут зориулахаар очсон байж. Тэгтэл дахиад нэг хугацаа нугараа явуулсан учраас наад чи арайхан дахиад 15 минут өөр юм заах байсан бол эсвэл ханамжтай гэдэг үнэлгээ гарахгүй л дээ. Энэ кейс нь өөрөө хугацаа заасан юм шүү. Тий, хугацаа заасан байгаа учраас 15 минутынхаа хугацаанд амжаагүй учраас тэгэл ханамжгүй гэж үзнэ. Тий, амжаагүй гэдэг нөхцөлөөр харж байна. Тий, амжаагүй гэдгээр л үзнэ. Тий. Тэгээд тухайн үйлчлэгээ нь 15 минутанд байх ёстой гэсэн стандарт юм уу хугацааны хүчин зүйлийг тодорхойлчих юм байж үгүй юу гэдэг бас хамаарч байна. Төрийн үйлчлэгээний нэг хугацаа гэсэн хугацаа байгаа. Хамгийн гол нь өөрөө тооцоолж очисон хугацаанд өөрөө тооцоолсон байхгүй юу? Өөрөө тооцоолсон хугацаа байгаа зүйл гэж тооцоолсон. Өөрөө тэгэхээр тооцоолж очисон учраас өөрөө харин тийм учраас полис хүндэм кейс нь тийм л юм харагдаж байна. Дараагийн кейс нь яач вэ? Харагдахгүй болчихлоо. Тэглээ. Ингээ ярилцаа явуулсан үүдэлтэй юм шүү. Нэг нэгээ цоллоо. Тий. За явсаа. Магна ярамж микрофонны магна сайн уу? Сонсож байна. Сайн нэг өрөөнд исэн чи гараад өөр өрөөнд яваад байна. Өөр өрөөнд орчлаа шүү дээ. Өөр өрөөрөө ороод ирэх ямар сони юм бэ? Манай өрөө 6 дугаар өрөө ингээ гарчих юм юу болчих вэ? Өөр өрөөнд орчлоо. Энэ бүгд хийгээд орсон. За одоо бүгд нөгөө нэг хугацаанд дууссан юм шиг. Одоо тэгээд яаж байгаа бүгдээрээ нийт өрөөнд рүү орж ирж байгаа юм уу? Өрөөнд ороод ирж байна. 3 дугаар баг ерөөсөө юу ч хийсэнгүй шүү дээ. Би тэгэж юу хийсэнгүү? 3 дугаар баг 3 дугаар өрөө 7 дугаар баг дээр ч гэсэн дасгалтын 4 дугаар багны. За 3 дугаар багт яг ярилцаа дуусч амжсангүй тийм ээ? 6 баг. За бүгдээрээ нэг өрөөндөө буцаад цугласан уу? Тэгээ байна. Цуглая. За ядаж даалгавруудаа нөгөө дасгалтуудаа уншиж амжсан уу? Асуултыг уншаад манай өрөөл зарим нь амжсан. 3 минут өгвөл би тэд амжчих бахаа өгнө. За бид нарт угаасаа баг маань баг. Тэгээд тэрэндээ тааруулаад одоо бүгдээрээ ажиллахаас дээрэс нь хүний бараг 200 шахаад гитэрчжээ. За зохион байгуулагч нараас маань байна уу? Оюун насан байна уу? Байна уу оюун насаа? Би үргэлжлүүлэх үү яах вэ? Тэднийх орж ирэх байгаа юм шүү. Орж ирэх байна уу? Орж байгаа шүү дээ. Хаана? Тэгээд 6 дугаар өрөө байсан чинь. 2 дугаар өрөө ороод ирсэн. 6 дугаар өрөө гэж байсан шүү. Оюун нас манай аюу байсан да. Чиглүүлэгч байсан да. За.
За манайхан бүгдээрээ буцаж орж ирж амжсан болов? За бүгдээр орж ирсэн байна. Байна. За тэгвэл явчих гоё насангаас уулын хариулт авчвал ганц. Байна. За одоо нийтээр явсан дээр. 15 минут болчихсон. За бүгдээрээ нийтийн өрөөнд ороод ирсэн байна шүү. Ингээд үргэлжлүүлээд явъя. Сая бол тусдаа өрөөнд ороод манай өрөө бол ярилцаад тэгээд одоо Сэлэнг аймгийн баг одоо хариултаа өгөхөөр ингээд тохирсон байж байгаа. За ер нь бидний нөгөө одоо хугацаа ер нь жоохон хитрхи юм шиг байна. За дээрэс нь манай хүмүүсийн тоо маань нэлээд их олон болцсон юм байна. Тэгэхээр бүгдээрээ одоо нэг 2 багийн хариултыг аваад ингээд үргэлжлүүлээд явъя. За бүгдээрээ 1-р өрөөнөөс эхлэе. 1-р өрөөнөөс хэн хариулт өгөхөөр болсон бэ? 1-р өрөөний хариулт байна уу? За 1-р өрөө хариулт авахгүй 2-р өрөө явъя. Миний одоо хамт байсан өрөө байгаа. Наранзул. За 1-р асуултанд юу гэж хариулсан бэлээ? Сонсогч юм тий? Сэтгэл ханамжтай ханамжгүй тохиолдлын аль нь вэ гэдгийг аль хэлж байна. 1-р хариулт нь сэтгэл ханамжтай холбогдно. Гэхдээ энэ бол нөгөө сэтгэл ханамжтай гэсэн үзүүлэлт байна гэж үзсэн. За дараагийнх нь. Дараагийнх нь болохоор манай Наранзулын микрофон хаагдчихлаа. Микрофон За. Хоёр дахь сэтгэл ханамжтай холбогдохдоо сэтгэл ханамжгүй гэсэн нэг хэсэг байсан, ханамжтай гэсэн нэг хэсэгтэй энийг эргэлзээтэй хариулт байна гэж үзсэн. За. Гурав дахь нь болохоор сэтгэл ханамжны үзүүлэлттэй холбогдно. Гэхдээ энэ бол сэтгэл ханамжтай гэсэн үнэлгээ юу байна, хариулт байна гэж үзсэн. Тэгээс байна гэсэн. За энэ дээр манай баг бас багш сурагчаа хэлсэн шалгаад дунд гэсэн үнэлгээ өгсөн гэдэг хэсгийг баг бас 2 саналтай байсан. Тийм үгүй гэсэн 2 саналтай байсан. Энэ бол багш өөрөө энэ дунд тавьсандаа өөрөө бас сэтгэл ханамжтай бус байж магадгүй. Хүүхэд мөн бас дүндээ сэтгэл ханамжтай бус байж магадгүй. Эсвэл нь эргээд сэтгэл ханамжтай байж магадгүй гэсэн. Энэ дээр муу нэгэн эргэлзээтэй байсан. 5 дугаар хариултан дээр бидэд арай ярилцж амжаагүй. Гэхдээ энэ бол сэтгэл ханамжтай холбоотой. Гэхдээ энэ бас эргэлзээтэй юм байна. Тийм үгүй юм байна багшаа. За тодорхойлт гаргах боломж байгаа лөө. Сэтгэл ханамж гэдэг чинь ер нь юу вэ? Сэтгэл ханамж гэдэг чинь нөгөө бидний үзүүлж байгаа үйлчлэгээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хэр хангаж байгаа вэ гэсэн тодорхойлт гэж бодож байна. За баярлалаа Наранзулаа 2 дугаар группийн даа. Шаардлагыг хангаж байгаа төвшин. Тийм. Юу хангаж байгаа төвшин гинэ? Хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа. Хэрэгцээ шаардлагыг ямар төвшин хангаж байна уу гэдэг нь. За баярлалаа. За тэгэхээр сая бид нар сэтгэл ханамж гэдэг юмтай холбоотой ийм одоо дасгал ажилласан байгаа. Яагаад сэтгэл ханамж гэдэг юмтай холбоотой дасгал ажилласан бэ гэхээр энэ сэтгэл ханамж гэдэг бол үйлчлэгээний чанар гэдэг юмтай шууд холбогддог. За ингэхдээ сэтгэл ханамж гэдэг юмыг тодорхойлсон тодорхойлт байдаг. За энэ тодорхойлтыг хэлхийн өмнө манай Монголын зүүр үгэнд нэг юм байдаг. Их сансан газар 9 шинэ хоосон. За энэ сэтгэл ханамж гэдэг юмтай яаж холбогдож байна вэ? Энэ ер нь холбогдохгүй юу? Дархныхан хариулах уу? Их сансан газрын холбогдно шүү дээ. За. Тухайлбал энэ яг юу дагуулга вэ? Энэ сэтгэл ханамжгүй байдлыг бий болгосон юм. За яагаад сэтгэл ханамжгүй болсон бэ? Шалтгаан нь энэ юу вэ? Их сансан газрын 9 шинэ хоосон гэдэг чинь одоо юу өөрийнх нь зорьсон хэрэг бүтээгүй. За. Маш их төлөвлөгөө зорилго тавьсан зорилготой хүрч чадаагүй бүтээгүй учраас сэтгэл ханамжгүй гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр ерөөсөө бидний энэ Монгол зүүр үгэнд байдаг энэ үг маань
одоо яг сэтгэл ханамж гэдэг юмыг тодорхойлолттой шууд уялдаж өгч байгаа. Тэгэхээр их сансан газар 9 шөнө оосон гэдэг чинь маш их өндөр хүлээлттэй байсан. Саяны одоо дархны хийснээр маш их том зорилго тавьсан. Гэвч зорьсондоо хүрч чадаагүй, хүлээлтэнд нь хүрч чадаагүй. Тэгэхээр ийм учраас энэ сэтгэл ханамжгүй тохиолдолтой холбогдсон зөв үг юм байна. Ийм одоо хэлцэг юм байна. За тэгвэл сэтгэл ханамж гэдэг чинь юу юм бэ гэхээр заавал нөгөө тухайн иргэний хэрэглэгчийн хүлээлттэй холбоотой байдаг гинэ. Хүлээлт тухайн иргэний бодит нөгөө авсан үйлчилгээндээ өгж байгаа үнэлгээ хоёрын хоорондын зөрүүгээр сэтгэл ханамж гэдэг юм тодорхойлогддог. Тэгэхээр одоо саяны бидний дасгал дээр одоо 15 минут хүлээгээд үйлчлэгээ авчна гэж тооцоод ирсэн чинь 30 минут хүлээгээд үйлчлэгээ авсан. За энэ тохиолдолд манай одоо саяны 2 дугаар группийнхан бол сэтгэл ханамжтай байж болох юм, ханамжгүй байж болох юм гэж. Ханамжгүй тохиолдол нь яагаад гэвэл тооцоосноос илүү хугацаа хүлээсэн учраас сэтгэл ханамжгүй. Тэгвэл сэтгэл ханамжтай байж болох цаана өөр шалтгаан юу байж болох вэ гэхээр угаасаа тухайн байгууллагын үйлчлэгээний стандартт нь 30 минут хүлээн гэсэн стандарт байсан байвал яах юм гэж. Ийм одоо аргумент тавьсан л да. Тэгэхээр энэ ер нь бол хэрэглэгчийн хүлээлт гэдэг бол хэрэглэгч иргэн ямар хүлээлттэй байгаа вэ гэдэг үйлчлэгээнд өгөх үнэлгээн дээр заавал нөлөөлдөг. Тэгэхээр тэр одоо хэрэглэгчийн хүлээлт өөрөө юунаас үүсдэг вэ гэхээр амнаас амд амьдсан ярианаас эсвэл одоо нөгөө тухайн байгууллагын өгч байгаа мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа мэдээллүүдээс сурчлагаанаас өгч байгаа гарын авалгаас нөгөө мэдээллийн ажилтнуудын өгч байгаа мэдээллүүдээс энэ бүх зүйлээс хамаарат эсвэл өөрөө өмнө үйлчлэгээ авч ирсэн бол тэр үйлчлэгээний өмнөх туршлагаас гих мэтлэнгээр олон зүйлээс хамаарат иргэнд тодорхой хүлээлт бий болдог. Тэгэхээр энэ хүлээлтэнд нь нийцтэл үйлчлэгээгээ үзүүлж чадахгүй бол бид нар одоо иргэн маань өөрөө бидний үйлчлэгээн дээр сэтгэл ханамжгүй байна. Энэ тааруухан болчтоо гэдэг дүгнэлт өгчдөг учраас нөгөө иргэдийн хүлээлт өөрөө юу байна вэ гэдэг юмыг судлах нь бол бас их чухал зүйл байд юм байна. Тэгээ хүлээлтэнд нөлөөлдөг хүчин зүйлүүдээр дамжуулаад бид нар нөгөө иргэдийн хүлээлтэнд бас нөлөөлж болох юм байна гэсэн. За ингэхээр жишээлх юм бол бид нөгөө нэг цэгийн үйлчлэгийг одоо анх нэвтрүүлсэн тухай их сайн мэдж байгаа. Нэг цэгийн үйлчлэгийг анх нэвтрүүлэхдээ манай төрийн одоо байгууллагуудаас нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээлэл юу байсан бэ гэхээр ерөөсөө энэ хаалгаар ороод та бүх асуудлуудаа шийдчихнэ гэд мэдээлэл өгсөн байхгүй хүмүүст иргэдэд. Гэтэл иргэн юу гэд ойлгоцсон бэ гэхээр ерөөсөө энэ хаалгаар ороод би бүх асуудлуудаа шийдүүлээд гэрчлэгээгээ аваад гараад ирэх юм байна гэж бодсон чинь орсон нөгөө материалуудыг хүлээж аваа за та тэд тонгийн дараа ирээрэй гэдэг яг нөгөө урдных байсан шиг тийм үйлчлэгээ хүлээж авсан. Гэтэл энээс болоод зарим иргэдийн хувьд л энэ чинь одоо худлаа юм биш үү гэсэн ийм ойлголт төрөө тэрэн дээрээ үндэслээд нөгөө нэг цэгийн үйлчлэгээ чинь одоо ер нь дэмий зүйл юм байна. Ерөөсөө хилцээр нь очиод үйлчлэгээ авсандаа яг адилхан ийм үйлчлэгээ байд юм байна гэсэн нэг иймэрхүү одоо иргэдийн дунд янз бүрийн хандлагууд бий болсон нь юунаас болсон бэ гэхээр иргэдэд тэр нөгөө нийтэд зориулсан мэдээллийн хэрэгслээр дамжуулаад өгсөн сурчлагаараа бид нар хүлээлт үүсгэсэн байхгүй. Тэр үүсгэсэн хүлээлт нь яг бодит байдал хоёр дээр жоохон зөрүү гарсан учраас иргэдийн нөгөө сэтгэл ханамжинд сөргөөр нөлөөлсөн гэсэн. Тэр энэ нийтлэнгээр сэтгэл ханамж гэдэг юм чинь ийм зүйл байдаг учраас сэтгэл ханамжийн судалгааг бид нар нэлээд нарийн сайн их ёстой юм байна. Дээрээс нь энэний тулд хүлээлт нь юу юм одоо өгч байгаа үнэлгээ нь юу юм гэдгийг харьцуулаад судлах юм бол илүү ач холбогдолтой. За тэгээ хэрвээ иргэн хүлээлтэндээ нийцсэн үйлчлэгээ авчих юм бол сэтгэл хангалуун хүлээлтээс нь давсан үйлчлэгээ авчих юм бол сэтгэл хангалуун бичиг ирсэн ханамж болно гэсэн. Тэгээд бидний газар хуулинд даргалж дасгал нэг одоо жишээлбэл нэгийн 3 дахь жишээ бол 3 дахь жишээ маань юу байсан бэлээ гэхээр нөгөө 20 хоног хүлээн тэгээ 20 хоног хүлээн гэж тооцсон 20 хоногийнхаа дараа үйлчлэгээ авсан шүү дээ. Тэгэхээр энэ бол сэтгэл ханамжтай тохиолдол юм. Тэгвэл дараа нь дасгал нэгийн 2 дахь жишээ бол тэр хүлээлтэнд хүрээгүй буюу сэтгэл ханамжгүй байгаа жишээ юм. За дээрэс нь түрүүний одоо нөгөө багийн эргэлтсэн тэр 2 дугаар юм. Тэр стандарт нь 30 минут угаасаа байсан бол яах юм гэж. Иргэн тэр стандартыг мэдэхгүй байгаа учраас 15 минут хүлээн тэгээ тооцсон. Одоо үнэлгээгээ өгөхдөө яг өөрийнхөө тооцсноор үнэлгээ өгнө. Түүнээс энэ стандарт нь угаасаа 15 байсан юм байна штэ гэдгийг одоо дараа нь мэдсэний дараа үнэлгээ өгөх тухай асуудал биш байхгүй. Тийм учраас байгууллагууд нөгөө үйлчлэгээнийхээ стандартыг иргэдтэй илүү нээлттэй болгохын тулд зарим улс орнуудад нөгөө стандарт чи өөрөө их том баримтчиг байгаад байгаа шүү дээ. Тэрний үйлчлүүлэгчийн мэдүүл зохих гол пунктуудыг нь тавиад ингээ хандаа наага хатчихдээ байна. Та манайхаар одоо 15 минут хүлээгээл үйлчлэгээ авах хэвээр. Манай ажилтан дээр очиод та тичнээ баримт үрдүүлээл ингээд үйлчлэгээ авах хэвээр ч гэдэм үү. Иймэрхүү гол хэрэглэгчийн мэдүүл зохих зүйлсийг энэ хан дээр үйлчлэгээнийхээ стандарт нөгөө хэрэглэгчид зориулсан иргэний одоо
тунхаг маягийн ийм байдлаар амлалт одоо тухайн байгууллагаас өгж байгаа иргэнд өгж байгаа амлалт маягаар хандаа хатчт юм байна л да. Тэгээд тэрийг нь иргэд хараад за ийм хэмжээний үйлчлэгээ авах хэрэгтэй юм байна гэдэг төсөөлөл нөгөө хүлээлт бий болгочдөг. Тэгээд тэрэндээ нийцүүд үйлчлэгээ авч чадах юм бол сэтгэл хангалуун, нийцгүй бол нөгөө гомдол гарах үндэс болно гэсэн. Энэ мэтчлэнгээр олон өөрчлөлтүүд сэтгэл хангалттай холбоотой одоо байгууллагууд хийсэн. За тэгэхээр сэтгэл хангамж гэдэг нь чанартай холбогдсон сэтгэл хангамжийг судлах нь үйлчлэгээ яаж сайжруулах вэ гэдэг үндсийг гаргаж ирсэн маань сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгвэл сэтгэл ханамж маань өөрөө үйлчлэгээний чанар гэдэг ямиг тодорхойлдог үзүүлэлт байхдаа нөгөө гарцаас цааш үр дүнг илэрхийлэх үзүүлэлт байдаг. Нэгсэндээ үр дагаврын үзүүлэлт болгож ашигладаг гэсэн. Тэгэхээр ийм учраас энэ сэтгэл ханамж гэдэг юм маань чанар гэдэг юмтай холбогдож өгөх юм байна. Энийг судалснараа бид нар үйлчлэгээ сайжруулах арга замуудыг тодорхойлж авах юм байна гэсэн. За ингээд дараагийн сэдв рүү оръё. За дараагийн энэ сэдв маань энэ төрийн албан агчтай холбоотой ийм одоо жишээ байсан. За энэ дээр бүгдээрээ нэг л багийн жишээг бүгдээрээ яриа. За ингээ 3 дугаар өрөөнийхэн ажиллаж чадаагүй гэсэн байгаа тий ажилласан билүү? Манайх ажилласан шүү. Манайх одоо дөрөндийнхэн ярина. 3 дугаар баг юу бэлдсэн байгаа. За 3 дугаар өрөөнийхэн тэгвэл одоо энэ төрийн албан дасгал шүү дээ дараа. Багшаа. За 4 дугаар дасгал чинь хин ямар баг авсан бэлээ? 4 дугаар дасгал 4 дугаар өрөөнийхэн л байгаа. 5 6 дугаар өрөөнийхэн байгаа байлаа. Тийм баха. За манайх ямар ч сан 3 дугаар таны дуу байхгүй ч лөө. За 7 8 дугаар өрөөнийхэн байна уу? За увсын оюун бэлэг дарга байна уу? Оюун бэлэг дарга таяр та. За сайн бацгаана. За 4 дугаар агийн гишүүн байна. За сонсож байна. Миний дуу байна уу байхгүй юу? Байна сонсогч байна. За ингэ ярьж. За төрийн албан агч ажилтнанд тавигдах 3-5 шаардлага гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол уусаа төрийн албан агчийн нэг олон шүлийн тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагуудыг ингээ батлаад өгсөн байдаг мэдлэг, мэрэгжил, ур чадвар, туршлага гэдэг. Тэгэхээр эднэрийг бол ингээ хэмжиж болно. Уусаа энэ хүн ямар мэрэгжилтэй, ямар туршлагатай хаана ажилласан гэдгийг ер нь одоо нийгэмд үүсэж байгаа хамгийн гол олон нийт массын дунд байгаа гол шаардлага нь бол шудраг байдал. За шудраг байхад энэ хүн анх төрийн албанд орохоос л эхлээд одоо томилогдохдоо одоо ингэ шударгаар томилогдсон уу гэдгээс эхлээд одоо ажиллаж явах явцдаа гаргаж байгаа тэр шийдвэр үр дүндээ бүгдээрээ шудраг байна уу гэдэг нь одоо нийтийн дунд хамгийн чухал одоо тийм шаардлага болчиход байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ энэ шудраг байдлага гэдгийг нь одоо бас яаж одоо анх орохт нь ч гэдэг юм уу тийм ээ үнэлэх тийм шалгуур нь одоо бас хэцүү юм бол одоо энэ хүнийг одоо шудраг хүн өнөө биш үү гэдгийг нь тогтоохт нь одоо бас хүндрэлтэй байх юм болов. Гэхдээ иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь шудраг байдал гэж үзэж байгаа. Тэгээд дараа нь одоо мэдлэг, мэрэгжил, ур чадвар, туршлага гэдэг ингэ явчихнаа. Мэдлэг, ур чадвар, туршлага. За хоёр төрлийн албаагчид хоёулд нь адилхан уу тийм? Тий, төрийн албаагчид бүгдээрээ л адилхан. Гол брэнд дээр гол брендийн хувьд бол яг ур чадвар байх хэрэгтэй бах. За. Гадаад үзэмж харагдах байдал нь ур чадвар, үзэмж. За. Тэгээд нийгэмд үзүүлж байгаа нөгөө тухайн хүний одоо харилцаа хандлага, ёс зүйн асуудал нь бас энэ дээр тавигдах байна. Харилцаа юм уу тийм? Тий, харилцаа хандлага. За тэгээд энэ шаардлага чинь нөгөө үйлчлэгээний чанар гэдэг юмтай холбогдох юм уу? Тэр үндсэндээ үйлчлэгээний чанар нь уусаад шудраг байдал, мэдлэг, ур чадвар тэр байдал нь бүгдээрээ үйлчлэгээний чанарт бол холбогдно. Тэрийг мэдлэгтэй, ур чадвартай хэр зэрэг шудраг хүн байна гэдэг нь иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээнийхэн одоо чанартай шууд холбогдоод явна. Тэр гол брендийн хувьд бол за ерөнхийдөө нөгөө гадаад үзэмжийн л асуудал болчиход байгаа. Тэгэхээр энийг чухал биш юм байна тий. Бас мэдлэг ур чадвар орно шүү. Тэр хүний чанар чинь сэтгэл ханамж руу орно шүү. Гол бүтээгдэхүүний бас чанар нь бол үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай шууд холбогдсон шүү. За дараагийн асуулт. Сэтгэл ханамж байх чанар ба. Төрийн албан агч бүр төрийн албаны нүүр царайг илэрхийлэх үү гэдэг асуулт байгаа шүү. Тий.
төр нөгөө нэг өхрийн эвэр дөрвөл 1000 өхрийн эвэр дөргөнө гэдэг шиг бүх төрийн албан хаагчдыг төрийн алба гэж үндсэндээ харж байгаа. Тийм. Нэг нь л одоо ёс зүгөө одоо буруу үйлдэл гарах юм бол нийт одоо төрийн албаг массыг нийт төрийн албаагчдыг л эдгээр ерөнхийдөө ийм гэдэг хандлага энэ байгаад байдаг шээ. Тэр шиг нийт төрийн албаагчд бол төрийн албаны нүүр царай. Тэр бол өндөр албан тушаалтан байна уу, бага албан тушаалтан байна уураас бол хамаагүй л гэж хэлж байгаа. Баярлалаа. За дараагийн өрөөнөөс хариулт байна уу? Байхгүй бол цаашаа үргэлжлүүлээ явчих тийм. Одоо чинь сая чинь одоо 3-аас хариулт өгнө шүү дээ. Багш байгаа шүү дээ. Бишийн дасгал дөрвөөр ажилласан дараагийн нэг баг байгаа. 7-8 дугаар баг байна. Чанар сэтгэл ханамж дээр үү? Тий. За байхгүй цаашаа явлаа бүгдээрээ. За тэгэхээр бүгдээрээ сая юу ярьсан бэ гэхээр тэр албан хаагч тухайн албан хаагч ямар байх нь? Албан хаагч яаж ажиллах нь? Албан хаагчид тавигдах шаардлага ямар байх нь? Одоо үйлчлэгээний чанар гэдэг юмтай холбогдох уу гэдэг талаас нь бид нар асуудлыг харахыг хичээсэн байгаа. За энд яг уу зарим дарга нарын одоо зургийг тавьсан уучлаарай одоо нөгөө янз бүрийн эмзэг байвал гол нь бид нар яг ихээр хүн болгоны таньдаг хүмүүсийг энэ дээр зургийг тавихыг хичээсэн байгаа. За тэгээд энэ дээрээ тулгуурлаад бүгдээрээ асуудлыг гаргаж ирэхэд арай хялбар байх юм болов гэдэг үднээс Баатар сайхан даргын за Сэлэнгийн аймгийн засаг даргын тамийн газрын дарга Сувдаа даргын одоо ийм хоёр зургийг тавьсан байгаа шүү. За ингээд одоо бидний энэ нөгөө чанар албан хаагч гэдэг юм хооронд нь холбох гээд байгаа шүү дээ. За гэтэл сая энэ говь брэнд дээр бүгдээрээ ярихдаа энэ хүнд бол ур чадвар байна. За гадаад үзмж нь илүү харагдах байдал нь илүү чухал юм байна. За гэтэл энэ төрийн албанд бол тэр их чухал биш гэдэг нэг ийм хандлага бас ярьчлаа тийм. За дээрэс нь харилцаа бол энд их чухал байх ёстой. За энэ чанар мөн төрийн албан дээр бас энэ ур чадвар гэдэг юмараа бас тодорхойлогдож харагдах байна. Тэгэхээр ерөөсөө бид нар саяны хамгийн сүүлийн одоо багийн хамгийн сүүлд хэлсэн үг. Төрийн албан хаагч бүр тэр дарга байна уу, өндөр албан тушаалтан байна уу, бага албан тушаалтан байна уу, зэрэг байна уу хамаагүй бүгдээрээ төрийн алба гэдгийг төлөөлж байгаа хүмүүс. За тэгээд дөрөв хэлсэн нэг өхрийн одоо эвэр дөргвөл 1000 өхрийн эвэр дөргөнө гэж. Тэгэхээр нэг албан хаагчийн гаргасан жижигхэн алдаа маш олон хүний одоо яг тэр төрийн албан хаагч гэдэг нэртэй нэр нэгтийн чихнэгч гэдэг бид нар ярьдаг. Төрийн албан хаагч гэдэг утгаараа бүх хүмүүст очиж нялцдаг. За ийм учраас албан хаагч бүр төрийн албаны нүүр царай. Албан хаагч бүр төрийн албыг төлөөлж байгаа. Тийм учраас за би чи суманд ажиллаж байгаа юм чи ах уу. За би чи одоо ер нь зүгээр хороонд ажиллаж байгаа юм чи ямар хамаа ах уу гэдэг ч юм уу. Эсвэл би чи улс төрийн албан хаагч юм чи ер нь ямар хамаа ах уу гэдэг юм уу. Иймэрхүү хандлага байж болохгүй юм байна. За ийм учраас манай төрийн албаны тухайн хуулинд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмэнд энэ тухайн асуудлыг нэлээд тодорхой гаргаад өгсөн. Энэ нь өөрөө эргээд үйлчлэгээний чанар гэдэг юмны талаар иргэд дүгнэлт гаргахад шууд нөлөөлдөг зүйл үү. За дээрэс нь энэ яагаад говь брендийн энэ одоо нүүр царай болсон хүнийг энэ хажууд нь тавьсан юм бэ гэхээр энэ хүнд ч гэсэн адилхан тодорхой үүрэг ноогдсон өөрийнхөө хүрээнд энэ хүн ажиллааг гүйцэтгэж байгаа. Мөн адилхан ажлын туршлага, мэдлэг, чадвар хэрэгтэй тэр одоо өгжүүлэх гэж байгаа хувцас одоо чадвартай сайн үзүүлэх нь тэр говь брендийн бүтээгдэхүүнийг хүмүүс сонгож одоо үйлчлүүлэхэд гол нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ хүнд ч гэсэн адилхан тийм чадварууд хэрэгтэй. За дээрэс нь энэ хүний тэр харагдах байдал их чухал гэдэг рүү илчлээ шүү дээ. Төрийн албан хаагчийн хувьд мөн адилхан бид нөгөө одоо жишээлбэл ажил хэрэгч харагдаж гинүү гэдэг бол маш их чухал зүйл. Тэр гоё сайхан харагдах гэхээсээ илүү төрийн албан хаагчийн хувьд бол ажил хэрэгч байх. Тийм ээ. За нөгөө манай одоо нэг ийм үг байдаг штэ. Одоо бас манай нөгөө хил зүгнүүд дотор байдаг. Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг юм а гэж. Нэг ийм үг бид нар байнга яриад байдаг. Тэгвэл иргэд тухайн байгууллагаар орж ирээд хамгийн түрүүний сэтгэгдэл юугаар орж ирдэг вэ гэхээр тухайн байгууллагын ерөнхий зохион байгууллагын одоо дотоод зохион байгуулалтаас гадна тухайн албан хаагчийг нь хараад за ер нь энэ хүнтэй яаж харьцах вэ гэдэг харьцааны ерөнхий эхний тактик тодорхойлогдчихдаг. За тэр хүн нэлээд одоо ажил хэрэгч нэгт нямбай одоо миний төлөө үнэхээр ажиллах гэж байгаа юм шиг санагдах юм бол тэр хүн одоо тантай харьцах харьцаанд нэг өөр одоо уур амьсгал бий болдог. Тэр хүн нэг ажлаа мэдэхгүй юм шиг нэг доожоогүй харагдах юм бол тэр хүн шууд олзолж харьцдаг. Тэр хэрээрээ нөгөө хүмүүс жоохон танилуу ихэрхсэн одоо нэг юм муухай харьцсан байдалтай харьцахын тохиолдол ч бас байдаг. Тэгэхээр энэний чинь цаана юу вэ гэхээр энэнтэйгээ уялдаад нөгөө харьцааны энэ тактикийн янз бүрийн асуудлууд гарч ирээд эннээсээ үүдээд нөгөө үйлчлэгээний чанар гэдэг юмыгаа тодорхойлолтод үйлчлүүлэгч маань дүн тавихтаа үйлчлэгээний чанар ямар байсан бэ гэдэг дээр дүн тавихтаа энэ надтай муухай харьцсан учраас гээд одоо дүнгээ тархан гээд тавьчихдаг байхгүй үйлчлэгээ чанаргүй байсан муухай байсан гэж.
Тэгэхээр ийм учраас энэ одоо нэг жижиг гэлтгүү одоо жижиг сажиг гэлтгүү олон зүйл бидний үйлчлэгээний чанар гэдэг юмд одоо дүн үйлчлүүлэгч маань дүн тавихад нөлөөтэй байдаг учраас бид нар бүх талаас нь асуудлыг харах хэрэгтэй. Ялангуяа энэ юун дээр их чухал вэ гэхээр фронт дээр байгаа ажилтнууд. Фронт дээр байгаа ажилтнууд гэдэг чинь шууд нөгөө иргэдтэй нүүр тулдаг ажилтнууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ иргэдтэй нүүр тулдаг ажилтнууд дээр тэрний одоо яаж харагдаж гин үү, ажлын байрны зохион байгуулалт нь ямар байна уу, иргэдийн асуултанд яаж хариулж гин үү, энэ техник хэрэгслээ яаж эзэмссэн байна уу, хууль дүрм журамтайгаа яаж харьцаж түүнийг яаж ойлгож хүмүүс тайлбарлаж гин үү, иргэдэд тулгамдсан асуудлыг нь яаж шийдэж гин үү, иргэдтэй яаж харьцаж гин үү, дууны өнгө нь ямар байна уу гэх мэтлэнгийн бүх зүйл энд хамаатай байдаг. Тэгээ энэ бүгдийг нэгтгэж байгаад иргэд маань одоо үйлчлэгээний чанарын дүнг тавьдаг. За үйлчлэгээний чанарын үнэлгээг тавихтаа одоо бас энэ бүхнийг харгалзаж үздэг учраас одоо энэ үйлчлэгээ гэдэг бол өөрөө их онцлог. Үйлчлэгээний чанар гэдэг бол нөгөө барааны чанараас бол ялгаатай байдаг. Жишээлх юм бол одоо бүгдээрээ нэг ширээ авах гэж байна гэж бодъё. Энэ ширээ чанартай чанаргүй гэдгийг ширээгээ харж байгаа бид нар сонголтоо хийждэг. Гэвч энэ ширээг хийсэн мужаан муухай ааштай хийсэн үү, сайхан ааштай хийсэн үү, эсвэл цэвэрхэн байсан уу, заваан байсан уу гэдэг бол бидэнд хамаатай биш байдаг. Гэтэл үйлчлэгээний байгууллагын хувьд болохоор энэ бүхэн төр үйлчлэгээний чанар гэдгийг тодорхойлоход одоо хамаардаг үзүүлэлт болчдөг байхгүй юу? Үйлчлэгээний ажилтан өөрөө цэвэрхэн байсан уу, одоо орчин нь ямар байсан, дээрээс нь хүнтэй харьцахдаа нөгөө ууртай харьцсан уу, сайхан харьцсан уу гэдэг бүх зүйл энд хамаатай болчдөг. Зүгээр таны хийж байгаа үйлдэл өөрөө иргэний тодорхой дүгнэлт гаргахад нөлөөлждөг. За жишээлх юм бол би зөвөр өөр дээр ганцхан жишээ хэлье. Би нэг удаа нөгөө шалгалт авах гээд нөгөө шалгалтын материал нөгөө шалгалтын цаг маань нэлээд тулцсан учраас материалаа өгөхдөө жоохон яарад ингээд тараацсан. Тэгсэн нэг хүнд одоо нэг манад сурж ирсэн нэг сонсогчд юу гэж харагдсан бэ гэхээр багшаа та яагаад надад материалаа шидэж өгөөд байна гэж. Тэгэхээр тэр хүний сэтгэл зүйн тэгж нөлөөсөн байгаа байхгүй. Уул нь би бодохдоо бол тэгээ шидэж өгч ин гэж бодоогүй. Яарал тарааж байгаа нь тэр материалаа. Гэтэл нөгөө иргэнд очиод тэгж хүмүүст нөлөөлөгддөг байна л да. Та материалаа нөгөө иргэний гэрчилгээ гэж юм уу, материалыг гэж юм уу буцаагаад өгөхдөө жоохон ширүүхэн өгчих юм бол энэ их ууртай байна. Тэгээ надад шидэж өглөө гэж хүмүүс хүлээж авдаг. Тэр хэрээрээ нөгөө хүмүүс маань буцаагаад тантай одоо харьцахтаа их ууртай бохимдолтой байсан гэх мэтлэнгээр ингээд эргүүлээд харьцах харьцаанд бас нөлөөлж байна. Тэгэхээр энэ мэтлэнгээр олон зүйл таны харагдах байдал, таны хийж байгаа үйлдэл, таны одоо нөгөө мэдлэг мэрэгжил гээд олон зүйл энэ нөгөө үйлчлүүлэгчийн чанар гэдэг чанарын талаарх үнэлгээ тавихад нөлөөтэй байдаг учраас энэ тал дээр ялангуяа фронтын ажилтнуудыг маш сайн бэлтгэх хэрэгтэй байдаг. За дээрэс нь фронтын ажилтан бол маш олон янзын хүмүүстэй харьцдаг. Тэр хэрээрээ сэтгэл зүйн маш олон янзын нөлөөлөлд автдаг. За энэ хэрээр нөгөө фронтын ажилтнуудын хувьд бэлтгэгдсэн байх, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байх маш их чухал байдаг. Нэг хүн загнаад гарахад тэрэнд нь гонж гутраал гараагийнхаа хүнд үйлчлэлтэй алдаа гаргах юм бол энэ асуудал үүснэ гэсэн. Тэгэхээр энэ мэтлэнгээр ийм асуудлууд бас байдаг. За ингээд нөгөө чанар албан хаагч гэдэг юмтай ч холбогдсон манай энэ төрийн захиргааны болон үйлчлэгээний албан хаагчийн ёс зүйн дүрмэн дотор одоо жишээлбэл ээлдэг харьцах ёстой, адилдыг харьцах ёстой, хүндэтгэлтэй харьцах ёстой. За гих мэтлэнгээр иргэдэд чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Гих мэтлэнгээр ингээ олон зүйлсийг одоо энэ цэнхэрлүүлээд тавьсан зүйлсийг тусгацсан байна. Энэ бүхэн түрүүний хэлсэнгөө үйлчлэгээний чанарыг тодорхойлоход иргэний харгалзаж үздэг зүйлс байгаа байхгүй. Жишээлбэл этгээд байдлаар хуцлахгүй байх ёстой, бүдүүлэг зан аваар гаргахгүй байх ёстой гих мэтлэнгээр. За дээрэс нь нөгөө төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлж явах ёстой гэдэг чинь нөгөө би бол төрийн албаны нүүр царайг илэрхийлж байгаа хөөн гэдгээ байнга өөртөө давтчих шаардлагатай гэсэн. За жишээлбэл та төрийн албан хаагч зарим одоо овог аймгийнхны хувьд зарим хүмүүсийн одоо гэр бүлийнхний хувьд бол жишээлбэл нэг одоо албан хаагч нэг хүн төрийн албанд ажиллаж байгаа нь бол маш их бахархалтай зүйл байдаг. Манай төрийн албанд ажиллаж байгаа ганц хүн энэ гэж ярьдаг. Тэгэхээр тэр бол төрийн алба гэдгийг маш их дээдлж харьцаж байгаа байхгүй хүмүүс. Гэтэл тэр төрийн албыг төлөөлж байгаа хүн маань өөрөө одоо чөлөө цаг нь байсан ч гэсэн согтуу хөлж явах ч байдаг юм уу, эсвэл нэг таархан гунигэлцсан урвайсан унжийсэн явах, эсвэл хүнтэй харьцахтаа тэгж харьцах болгон ч өөрөө нөгөө төрийн алба гэдэг ямиг одоо илэрхийлж одоо тэр хүнийхээр ойлгох ийм нөхцөл байдал руу оруулдаг учраас энийг бид нар маш сайн анхаарч ажиллаж явах ёстой. Энэ нь өөрөө үйлчлэгээний чанар төрийн албан хаагчтай шууд холбоотой. За мэдээж нөгөө мэдлэг мэрэгжил ур чадварын хувьд бол маш сайн байх гэдэг бол их чухал зүйл. За жишээлбэл би нэг одоо орон нутагт нөгөө судалгаа хийгээд явж байхад манай нэг одоо халамжийн албан хаагч нэг өвөө тэр халамжийн албан хаагчаар үйлчлүүлэхдээ нөгөө болор суулгуулсан одоо халамжийн мөнгө авахар ирсэн байсан тэр хүн. Тэгээд тухайн албан хаагч шууд тухайн
нөгөө өвгөний материалыг өвөөгийн материалыг үзээд юу гэж хэлсэн бэхээр өө та өмнө авсан юм биш үү? Энийг одоо бол та авч болохгүй гэж хариулсан. Гэтэл өвөө юу гэж хэлсэн бэхээр гүй минийхөө энэ чинь хос эрхтэн учраас авч болдгийм байна. Би өмнөх нь өөр нүдэндээ болор хэлсэн. Одоо бол дараагийнхаа нүдэнд болор хэлсэн. Одоо авч болдгийм байна. Би энийг чинь хууль дүрмийн судлаад ирсэн гэдэг. Тэгээ ингэсний дараа тухайн одоо ажилтан маань өөрөө хууль дүрм журмаа уншиж байгаа байхгүй. Энэ бол юу хэлээд байгаа гэхээр нөгөө хүн маань одоо хангалттай мэрэгшээгүй мэдлэг одоо тэр хууль дүрм журмтай холбоотой хангалттай үзэж судлаагүй байсан байна. Өвөө тийм одоо байдлаар хариулт өгсөн байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэнгээр энэ одоо аль болохоор фронт дээр алдаа гарахгүй төлөө бид ажиллах нь өөрөө үйлчлэгээний чанар гэдгийг тодорхойлох зүйл болдог. Энэ эцэстээ энэ одоо өвөөтэй одоо хийсэн энэ ажил сүүлдээ дарга дээр нь орох маргааг хэмжээний том зүйл болж хувирсан л да. Тэгэхээр энэ мэтчлэнгээр энийг бид бас ажил дээрээс анхаарч авах хэрэгтэй байна. За ингээд нөгөө үйлчлэгээний чанарыг судалдаг судалгаа энэ сервкуал буюу service quality гэдэг ийм аргачлал байдаг. За энэ аргачлалаар үйлчлэгээний чанарыг судлахад бол яг ийм зүйлүүдийг судалдаг. Үйлчлэгээний найдвартай байдал, албан хаагчийн хариуцлагатай байдал, итгэл дөрвөлх үүс байдал, бусад хүндэтгэлтэй хандсан байдал, үйлчлэгээний орчин гэсэн ийм үзүүлэлтүүдээр одоо энэ иргэдийн сэтгэл ханамжийг дээрээс нь тухайн үйлчлэгээний одоо байгууллагын хувьд одоо чанарын ямар байгаа вэ гэдгийг иргэдээр одоо тодорхойлуулахдаа энэ судалгааны одоо үзүүлэлтүүдийг ашигладаг. Тэгэхээр энэ өөрөө юу хэлээд байгаа гэхээр ерөөсөө үйлчлэгээний ажилтан бол үйлчлэгээний чанарын салшгүй бүрэлдэхүүн хэсэг. За тэгээ ийм олон үзүүлэлтүүдээр бид нар асуудлыг харж болох юм байна гэсэн үг. За дараагийн жишээ. За дасгал 2 гэдгийг авсан багууд. За дасгал 2-ыг 3 дугаар одоо группийнхэн 3 дугаар өрөөнийхэн авсан байгаа тийм. За 3 дугаар өрөө одоо түрүүн хариулъя гэсэн одоо хариулах уу? Үгүй багшаа 3 дугаар дасгалыг хариулъя гэсэн. За. За 2 дугаар дасгалыг авсан баг байна уу? Байхгүй юу тийм. За энийг тэгвэл алгасаа явчих. За энийг би явцын донд тайлбарлана. Ер нь бол энэ одоо нөгөө зураг маань өөрөө их жижигхэн энд харагдаж байгаа. Дараа нь энэ томруулаад би харуулна. Энэ дээр дараа нь тайлбарлаж энэ зураг дээрээ. За 3 дугаар дасгалыг авсан хүмүүс тэгвэл одоо тайлбараа өгье бүгдээрээ. Сэлэнг аймаг хариулахаар байгаа шүү. Сэлэнг аймаг хариулъя. Сэлэнг аймгийн хариулт байна уу? Байна. За тавгны өдрийн минь төргий. За. Кейсний үед болохоор үйлчлэгээний чанарын алдаа гарсан уу гэсэн. Энд дээр үйлчлэгээний чанарын алдаа гарсан байгаа. За. Ямар төрлийн алдаа гэж үтсэн? За ямар төрлийн алдаа гэхэд нөгөө үйлчлэгээний төрсөн эрхийг тусгаарлах хүрээнд оруулаад дулаан хувцсыг нь өмсүүлэх юм эрүүл мэндийн сайдын баталсан дүрм журмыг баталж одоо хэрэгжүүлээгүй. За дүрм журмаа хэрэгжүүлээгүй юм байна тийм. Стандартын дагуу ажиллаагүй гэсэн үг. Яг тийм. За хоёрдугаар нь цаашид ийм төрлийн аргалдаа гарахгүй байхын тулд байгууллага юуг анхаарах шаардлагатай вэ гэсэн дээр. За нэгдүгээрт нь бол энэ дүрм журмыг мөрдүүлэх талаар албаа агчтай одоо сургалт сурталчилгааг зохион байгуулах. За. Болт нь төрийн албаа агчийн хариуцлагыг нэмэгдүүлэх. За. За дараа нь процессын алдаа гарсан тий. Дараа нь процессын алдаатай холбоотойгоор үйл тохирлыг арилгахаар байгаа. За тухайлбал үйлчлэгээний чанар аюулгүй байдлыг тасралтгүй хэмжиж сайжруулах ёстой. Үйл тохирлоо олоод энэ одоо яг хаана тухайн одоо энэ онцгой нөхцөл байдал ажилтгаа тохиолдолд нөгөө эмнэлэгдээр шуурхай одоо хариу арга хэмжээний баг гэж явах ёстой. Тэр хэмжээний баг маань яг ийм өвчтөн одоо өвчин илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тэр төлөвлөгөөний дагуу ажиллах ёстой. Тэгэхээр давхрын журмууд алдагдсан байгаа гэсэн. Ийм дүгнэлт. Тохирлоо арилгах ёстой юм байна цаашдаа тийм. Тохирлоо арилгах ёстой. За энэ өөрчлөлт гүйцнээр бол ямар ч асуудал шийдэгдэхгүй гэж үзэж байгаа. За. За баярлалаа. За дараагийн өөр баг байгаа юу хариулттай? Бага Дорнод аймгаас хариулна. Давхар өвчж байгаа шүү дээ. За бүгдэнд энэ өдрийн минь төргий. За ерөнхий кейсийн дагуу нэгт нь бол үйлчлэгээний чанарт алдаа гарсан энэ эрүүл мэндийн сайдын тушаал болон
мөн ковидын үед ажиллах журам зөрчигдсөн байгаа. За эрүүл мэндийн сайдын журмын хувьд бол мөн чанарын хяналтын алба тэр бол яг стандартын дагуу ажиллаагүй гэдгийг харж байгаа. Багшийн тайлбарласан кейсийн дагуу бол энэ чанар буюу үйл явцын алдаа гарсан гэж нэгдүгээр асуултыг харсан. Сонсогдож байна уу миний дуу? Сонсогдож байна. За хоёрт нь бол нөгөө дүрм журмыг чанд мөрдөг. За энэ бол нийт ер нь төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид төрд ажилтнаа чин шударгаар одоо төрийн хуулийг дээдлэнэ гэж бид нар сангараа өгдөг байгаа бүх шатанда. Тэрний хүрээнд бас нөгөө дүрм журмаа бид нар стандартыг мөрдөж чин шударгаар ажиллах гэсэн. Энэ бол үндсэн одоо төрийн албаагчийн суурь үндсэн чанар юг үүргээ одоо юу исэн гүйцэтгэж чадаагүй гэж харж байна. За гуравт нь уучлалтгүйснээр тухайн одоо алдагдахгүй байх уу ямар байх вэ гэсэн тийм байдлаар хандсан. За уучлалтгүйснээр хэдийгээр энэ алдаа дахин давтагдахгүй байх гэсэн үндсэл байхгүй хэдий боловч одоо Монголын бидний нөгөө ёс заншлаараа төрсэн эмэгтэйг одоо гам барих ёстой, тэрийг хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдэг одоо хүнлэг сэтгэл энэ дээр алдагдсан. Уучлалтыг бол тодорхой хэмжээгээр тэр хүн өөрөө хүлээлтийг хүлээж байгаа. Сэтгэл ханамжинд нь одоо үйлчлэгээ үнэхээр надад ингэж алдсандаа гэсэн боловч цаанаа нэг тухайн иргэний сэтгэл тодорхой хэмжээгээр одоо зөвлөрүүлэх тийм байдал байсан болов уу гэж нэмж байна манай. Сэтгэл зүйд нь нөлөөлнө гэж үзэж байна. Сэтгэл зүйд бол тодорхой хэмжээгээр. За дээрэс нь энэ дээр бас нөгөө яг нийтлэг харагдж байгаа дүр зураг маань бол төрийн байгууллагуудын ажлын уялдаа тодорхой хэмжээгээр одоо алдагдсан харагдаж байгаа. Одоо ковидтай нөхрөн ковидтай байхад тэрнээс одоо урьдчилан сэргийлэх бүх шатны дүрм журмыг бид мөрдөж ажиллах байсан тэр алдагцсан. За баярлалаа. За яг энэ хүний хувьд тэр нөхрөн ковидтай гэдэг нь сүүлд мэдэгдээд тэгээд сүүлд энд эмнэлэг төвчнийхэн дараа нөгөө шинжилгээ авах шаардлага үүсээд гисэн юм л л дээ. За ингэхээр одоо яг энэ тохиолдолд одоо энийг бол бид нар одоо нөгөө сошиалоор нэлээд сүртээд үйлэн болоод тэгээд энэ маань нэлээд том үр дагавар төрөх хэмжээний одоо ажил болж хуурсныг одоо бүгдээрээ сайн мэдж байгаа учраас энэ жишээг авсан шүү тий. Эрүүл мэндийн салбарын битгий хэмжиглээрээ мэдээж маш их өндөр ачаалттай ажиллаж байгаа нь өөрөө олон зүйл дээр бас алдаа гаргахад нөлөөлдөг юм зүйл байдаг. Ер нь ажилтны ачаалал нөгөө одоо дөрөв зөмбөр лам дарга хэлсэн шүү дээ. Хүртээмж гэдэг бол тэгээ хүртээмжтэй байх гэдэг бол одоо үйлчлэгээ хүртээмжтэй байх гэдэг чинь цаашаа үйлчлэгээ чанартай байхын үндэс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө албан хаагчид маань хит их өндөр ачаалттай одоо нөгөө нормосоо давсан ачаалттай ажиллаж байна гэдэг үл тэр үйлчлэгээний хүртээмж дээр очиод нөлөөлөл заашгүй гарч ирдэг. Тэгэхээр энэ бүхэн маань хоорондоо уялдаатай гэдгийг харуулж байгаа нэг зүйл энэ. За нөгөө талдаа юу вэ гэхээр энд алдаа гарсан уу гэхээр гарсан гэж сая бүгдээрээ тайлбарлалчлаа. За тэгэхээр энэний цаана одоо саяны дээр нөгөө өгсөн кейс маань өөрөө маш богинохон жижигхэн одоо тайлбаруудыг харуулсан кейс байсан. Энэ хугацаанд уншаад тайлбарлаад одоо ойлгоход зориулсан. За тэгээд энэ дээр бүгдээрээ гол нь юу вэ гэхээр нөгөө үйлчлэгээний чанар гэдэг бол үйлчлэгээ үзүүлж байгаа үйл явцаас хамааралтай байдаг юм аа гэдгийг харах гэж байгаа гол зүйл. За нөгөө талдаа саяны кейс бол нөгөө түрүүний албан хаагчтай хамаатай гэдгийг бас харуулах нэг зүйл байхгүй. Албан хаагч өөрөө одоо тэр хүнд их хүндэтгэлтэй хандаад одоо арай жоохон өөр сэтгэлээр хандсан бол гэдэг бас нэг хүмүүсийн нэг юм шүүмжүүд байгаад байсан шүү дээ. Тэр ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлтэй. Гэхдээ энэ албан хаагчийн хувьд бол одоо нөгөө эрүүл мэндийн яамны одоо дарга нарын хэлж байгаагаар хамаг сэтгэлээ гаргаад хүүхдийн тас тэврээд нөгөө энгэр заамын ингээд хумхаад ингээд барьж байгаа нүртэл эн чинь сэтгэлийг илэрхийлж байгаа зөв шүү гэж бас хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ л энэний цаана энэ хүн ингээд нүцгэн гараад ирсэн гэдэг нь л өөрөө одоо бас асуудал дагуулсан зүйл байгаа. Тэгэхээр одоо энийг бид нар бүгдээрээ одоо сенсац болгож ярихаасаа илүү нөгөө асуудлаа ойлгоход зориулж энэ кейсийг ашигласан шүү гэдгийг эрүүл мэндийн маань салбарын маань сайн ойлгоорой тийм. За тэгэхээр энэ процессын алдаа гаргах нь өөрөө үйлчлэгээний чанар гэдэг юмд шууд нөлөөтэй байд юм байна гэж. За тэгвэл энэ процессын алдаа гаргахгүй тул бид нар практик дээр юу хийдэг вэ гэхээр энэ процессын зургийг зурдаг. Одоо нөгөө дүрм журам одоо маш олон янзын дүрм журам байдаг, маш олон янзын стандартууд байдаг. Тэр бүх стандарт, тэр бүх дүрм журмыг албан хаагч маань ажилтан маань маш богино хугацаанд танилцаад үйлчилгээндээ гарах боломжийг энэ үйлчилгээний процессын зураг харуулдаг байхгүй юу? Олгодог байхгүй ийм боломжийг. Тэгэхээр ийм учраас энэ процессын зураг гэдэг ямиг бид нар зүгээр нэг зураад ялангуяа ISO одоо нэвтрүүлсэн байгууллагуудын хувьд бол энэ процессын зураг бүгдээрэнд нь байгаа. За их байгууллагууд дээр энэ процессын зургаа өдөр тутмын үйл ажиллагаанд нөгөө гарын авлага болгож ашиглахаасаа илүү нөгөө сейфэн дотроо гоё хавцанд хийгээд хадгалсан байгаад байдаг ихэнхдээ.
Гэхдээ та яагаад энийг ашиглахгүй байгаа юм бэ гэдгээр энийг чинь би чэйжээрээ мэдж байгаа юм чинь гэж. Яг жинхэнэ бодит байдал дээр таны одоо ажиллаж явах нөхцөл байдалд ямар ч юм тулгарч болно. Яарсан, сандарсан, бухимдсан маш олон зүйл тулгарч болох боловч энэ бүх нөхцөл байдалд та үйлчлэгийг алдаагүй үзүүлэхэд зориулагдсан зүйлүүд энэ процессын зургийг та гарын дороо байлгах ёстой зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм учраас энэний тулд энэ процессын алдаа гаргуулахгүй байлгахын тулд энэ процессын зургийг ISO стандартын хүрээнд зураад тэгээ энэтэйгээ уялдуулаад нөгөө дүрм журм юмнууд маань энэтэй уялдсан байдаг. Ийм байдлаар зохион байгуулагддаг гэдгээрээ сайн мэдж байгаа. Тэгэхээр процессын зураглал маань өөрөө ISO стандартын хүрээнд гэтэл одоо энэ саяны өргөө амарч газар маань өөрөө ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага гэдэг энэ сертификат авсан байгууллага гэдэг ингээд нөгөө вебсайтн дээр байршуулсан байна л да. Тэгэхээр энэ байгууллагын хувьд энэ бүх зураглал байгаа гэсэн үг. Энэ бүх зураглалыг одоо үйл ажиллагаанд бид мөрдлөг болгоод ажиллах ёстой. За гэхдээ энэ зөвхөн энэ байгууллагын хувьд ч биш. Ер нь бүх одоо захиргааны байгууллагууд дээр аймгийн тамийн газрууд дээр мөн адилхан. Бүгдээрээ сейфэндээ байдаг, нэг гой хавцсан дотор байдаг зүйл байдаг. За яг энэ одоо бидний энэ харж байгаа энэ процессын зураг бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний эд хөрөнгийн бүртгэлээр ашигладаг. Эд хөрөнгийн бүртгэгч нарын гарын авлага дотор байдаг, өдөр тутмдаа ашиглаж явах ёстой гарын авлага дотор байдаг ийм одоо зураглал байдаг. За энэ зураглалыг одоо би нэлээд олон аймагуудаар явж байхдаа энэ зураглал маань хаана байна вэ гэдгийг нэлээд сонирхдаг. Ихэнхдээ хүмүүсийн хувьд нөгөө сейфэн дотор нь байдаг. Тэгээ сейфэн дотор байхдаа нөгөөдгийгөө олох олохгүй янз бүр болж иж надад олж харуулдаг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө юуг харуулдаг байгаа гэхээр энэ процессын зураг бол ерөөсөө уулын гарын авлагын дотор нь байх ёстой зүйл. Тэр гарын авлага маань өөрөө сейфэн дотор байж идэв юм байна. Өдөр тутамдаа хэрэглэдэг зүйл нь бол биш юм байна. Тэгэхээр энэ зургийг одоо өдөр тутмын технологийн карт болгож бид ашиглаж явах ёстой. Ямар ч тохиолдолд энэ технологийн алдааг гаргахгүй тул бид нар энэ зураглалаа одоо барьж ажиллаж явах ёстой. Тэгэхээр жишээлбэл бүгдээрээ одоо захиргааны станцыг бүгдээрээ экзамен мэдэн шүү дээ, тийм. Тэгэхээр захиргааны станц ялангуяа тийм одоо чиглэлийн үйлдвэрлэлийн чиглэлийн байгууллагуудын хувьд бол энэ технологийн картн дээр ажилдаа гарахын өмнө заавал энэнтэйгээ танилцаад өдөр болгон ажилдаа гарах болгондоо энэтэйгээ танилцаад тэр технологийн картн дээр гарын үсэг зурж иж ажилдаа гардаг. Би ийм одоо технологийн дагуу ажиллаа хийх ёстой гэдгийг эргэж нэг санаад ажилдаа гардаг. Дээрээс нь би нөгөө нэг аюулгүй байдлаа хангахтай холбогдсон янз бүрийн нөгөө хувцс хунар өмсгөөс ахуулаад зөндөө олон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зүйлс байгаа шүү дээ. Тэр болгоныг бас зургаар харуулсан. Тэр болгон дээрээ чеклээд ажилдаа гарах ёстой байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө технологийн карт байхгүй бидний үйл ажиллагаан дээр мөрдөгдөх ёстой. Өдөр тутамдаа бидний гарын дор байж ах ёстой зүйл бол энэ. Багш миний хувьд ч гэсэн би одоо миний нөгөө зааж байгаа сэдв болгон дээр би технологийн карттай байх ёстой. Тэр сэдвийнхаа одоо хичээл заахын өмнө заавал технологийн картаа хараад тэгээ би ямар нөгөө багаж техникүүдээ хичээлдээ авч орох ёстой билээ гэдгийг бүгдийг чеклээд гарч ивэл би ямар нэгэн алдаа гарахгүйгээр хичээлээ заах нөхцөл бүрдэнэ. Дээрээс нь би ямар кейс дасгалууд ажиллах ёстой билээ гэдгийг харж тэр болгоныгоо биглдээд би ажилдаа гардаг гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар энэ өөрөө технологийн карт болгож ашиглагддаг учраас энийг бүгдээрээ одоо сейфэндээ хадгалдаг зүйл болгож биш өдөр болгон ажилдаа хэрэглэгддэг технологийн карт болгож одоо ажлынхаа ширээн дээр байнга байлгаж байгаа ч гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Дээрээс нь энэ одоо процессын зураг маань өөрөө шинжилгээний хэрэгсэл болдог. Процессын хаана алдаа гараад ийнү гэдгийг энэ дээр үнсэж шинжилдэг. За төлөвлөлт хийх хэрэгсэл болдог. Төлөвлөлтийг хийхдээ нөгөө одоо үйлчлэгийг анханаас нь бүр шинэ үйлчлэгээ бий болгохдоо үйлчлэгээний дизайн гаргахдаа энэ одоо процессын зургийг бас ашигладаг. Тэгэхээр энэ мэтлэнгээр энэ процессын зураг маань өөрөө их өргөн хэрэглээтэй. За ингээд үйлчлэгээний чанарын алдаа гарахгүй байхад технологийн карт болгож ашиглах нэг зүйл бол өөрөө энэ байт юм байна гэж. За ийм учраас энэ дээр бид нар одоо анхаарах ёстой юм байна. Өнөөдөр ISO нэвтрүүлсэн байгууллага зөндөө байгаа. Тэгэхээр эннийхээ хүрээнд энэ одоо процессын зургаа илүү их одоо тодорхой сайн зураад зарим байгууллагууд дээр зурсан зураг маань өөрөө шаардлага хангахгүй тохиолдол бас байгаад байгаа л да. Тэгэхээр тэрийг одоо бид нар шаардлагын хэмжээнд нь хүртэл яг одоо ажилтан өдөр тутамдаа энэний дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг хараад ажиллах хэмжээний боломжийн одоо зураглалд ашиглах юм бол бидэнд бас ачаал юм байна. За ийм байдлаар үйлчлэгээний чанарыг бид нар сайжруулахын тулд их олон зүйлээр анхаарч ажиллаж чадах юм байна, болох юм байна. За ингээд үйлчлэгээний чанар гэдэг юм одоо ялангуяа төрийн байгууллагуудын үйлчлэгээний чанарын тухай асуудал ярихаар нэг ийм 3 одоо чанарын тухай асуудлыг судлаачид их онцолж одоо тодорхойлсон байдаг. Орцын чанар, үйл явцын чанар, үр дүнгийн чанар гэсэн ийм 3 зүйл дээр одоо илэрлэл нь юу байхын, үзүүлэлтүүд нь шалгуур үзүүлэлтүүд нь юу байхын гэдэг ямиг тодорхойлж ингэж гаргасан байдаг. Тэгэхээр энэний хүрээнд, энэний эргэн тойрны хүрээнд бид нар одоо энэ өнөөдрийнхөө сэдвийг ярьлаа.
За ингээд та бүхэнд одоо маш богинохон хугацаанд одоо ярих даалгавар өгсөн. Энийхээ хүрээнд бас нэлээд жоохон сунгаад ярьчлаа. Уучлаарай. За ингээд өнөөдрийн маань миний ярих зүйл дууслаа. Асууж тодруулах зүйл байвал хариулъя би. За та бүхэн анхааралтай сонссонд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За асууж тодруулах зүйл байвал микрофон асаагаад хариулаарай. Асуугаарай тийм. Баярлалаа. Баярлалаа. Сурагчдаа дунд дүн тавьсан тухай за тэр жишээ би тайлбарлая. За тэр багш сурагчтай нөгөө нэг дунд тавьсан гэд манай одоо зарим одоо боловсролын салбарын хүмүүс хүүхдэд дунд тавих чинь угаасаа буруу, хүүхдэд одоо урам өгөх ёстой гэд. За өнөөдрийн нөгөө боловсролын системд маань тухайн хүүхэд өөрөө өөрийнхөө хэмжээнд ахиц гаргаж л байвал тэр ахицыг нь хэмжиж явах ёстой гэдэг нэг ийм одоо үнэлгээний систем маань өөрөө ингэж явж байгаа онцлогтой. За яг хөө би энэ нөгөө жишээ авахтаа яагаад энэ жишээг авсан бэ гэхээр багш сурагчдаа үнэлгээ тавина гэдэг бол тийм ээ дүн тавина гэдэг бол ер нь одоо ажлыг нь хийсэн ажлынх нь одоо дарга нар ч гэсэн адилхан ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл дээр дүн тавьдсан шүү дээ. Одоо энэ манай гүйцэтгэлийн журмаар бол хуучин одоо ABCDF гэдэг одоо үнэлгээгээ тавьдаг хിവэрээ энэ одоо 20 оны энэ шинжилэлээр бол бүгдээрээ уцаагаар нөгөө ABCDF тэгээд би энэ нэгдүгээр тооноо хязгаар гүйцэтгэлийн үнэлгээнд дээр. За ингэхээр даалгаврыг шалгаад дүн тавина гэдэг бол юу вэ гэхээр энэ нь сэтгэл ханамж гэдэг юмтай холбоотой биш байхгүй юу? Яагаад тэгэхээр багшуудын сэтгэл хөдлөлөөрөө энэ дээр дүн тавьдаг зүйл биш. Ерөөсөө байх ёстой стандартын хэмжээнд энэ хүүхэд маань мэдлэгээ эзэмшиж үү үгүй юу гэдэгтэйгээ харьцуулж ижил дүн тавьж байгаа багшийн тавьж байгаа дүн бол. Зүгээр яг тэр дүн тавьсны дараах нөгөө сэтгэл одоо хөдөлгөөний тухай асуудал шүү дээ. Энэ уул нэг сайн хүүхэд байсан юмсан яагаад дунд авчивдаа гэдэг ч юм уу. Эсвэл нэлээд тарах хүүхэд юмсан харин овоо агцсан байна шүү гэдэг энэ одоо нөгөө дүн тавьсны дараах асуудлын хувьд бол тэр сэтгэл ханамж гэдэг юмтай холбогдож болно. Харин зүгээр яг дүн тавьж байгаа процессын хувьд бол багшийн тэр сэтгэл хөдлөлтөй холбогдохоосоо илүү нөгөө байвал зохих, эзэмшүүл зохих мэдлэгээ тухайн хүүхэд маань эзэмшиж үгүй юу гэдэгтэй холбоотой байдлаар нөгөө дүн тавигддаг байгаа. Ер нь төрийн албан агчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ч гэсэн нөгөө төлөвлөснийхаа дагуу ажил маань явагдаад яг нөгөө төлөвлөсөн үр дүндээ хүрч чадсан уугүй юу гэдэгтэй нь холбож дүн тавьж байгаа болохоос тэр нөгөө сэтгэл хөдлөл бол тэр лөө орж одоо дүнд нэмэгдүүлэх эсвэл хорогдуулахад ч юм уу тэгж нөлөөлөх уулна эсвэл тий. Тэгэхээр ийм учраас нөгөө байвал зохих стандарт нормтойгоо хэр зэрэг нийцсэн бэ гэдэгтэйгээ уялдаж дүн тавьж байгаа учраас энэ сэтгэл ханамж гэдэг юмтай холбогдохгүй. Зүгээр дүн тавьсны дараах асуудал бол өөр. Тэгээ дөрөв манай групп дотор бас ингэж яригдсан. Гэхдээ энэ дүн тавьсан хэмжээний энэ хүүхд мэдээд сэтгэл ханамжгүй байгаа шүү дээ хөөрхийн амтан гэж. Гэтэл яг амьдрал дээр бол ямар байдаг вэ гэхээр зарим хүн дүн авсандаа баярладаг. Энэ тохиол бас байна. Ягаад гэвэл энэ нөгөө өөрийнх нь бэлтгэл их таархан байгаад тухайн үед одоо тэр нөхцөл байдлаас үүдээд би ер нь бараг л энэ муу авчлаадаа гэж бодож идэл харин дүн авцсан байх юм бол тэр хүүхд чинь бас сэтгэл хангалуун байх тохиол байна л да. Тэгэхээр ийм учраас нөгөө тухайн хүний хүлээлт ямар байгаа вэ гэдгээс хамаарж байгаа байхгүй. Би ер нь одоо бүгдийн сайхан хийчлээдээ гэж бодсон чинь харин дунд авцсан байх юм бол тэр хүн харин сэтгэл дундуур болно. Тэгэхээр ийм учраас энэ нөгөө саяны хийсэн сэтгэл ханамж гэдэг чинь нөгөө хүлээлттэй холбогддог гэдэг зүйл чинь л энэ байна. Тэгэхээр одоо та бүхэн өнөөдрийн яг энэ миний хичээлд одоо ингээд бүгдээрээ суугаад дууслаа шүү дээ. За мөн таны нөгөө хүлээлт ямар байсан бэ гэдгээс хамаарат одоо энэ хичээлийн үр дүн ямар болсон бэ гэдэг дээр дүн тавих юм бол хүн болгон өөрийнхөөроо янз бүрийн дүн тавина. За нэг одоо энэ чтэй одоо яах вэ гэсэн нэг зарим хүн тийм бодолтой байна. Яагаад гэвэл хүлээлт нь өндөр байсан учраас. Гэтэл зарим хүмүүсийн хувьд бол одоо хүлээлтээс нь давсан одоо зүйл ойлгочлоо, мэдчлээ гэж үзчихээ сэтгэл ханамжтай байна. Гэх мэтчлэнгээр эн чинь өөрөө тэр хүлээлт юунаас үүссэн? Ямар төвшин гэдэг хүний хичээлд суусан хүмүүс ч байгаа. Одоо энэ 200 хүн дотор суугаагүй хүмүүс ч байгаа. Тэгээд энэ суугаагүй хүмүүст бол хаанаасаа хүлээлт бий болсон бэ гэхээр ерөөсөө манай удирдлагын академи гэдэг нэр чинь өөрөө танд тодорхой хүлээлтийг үүсгэж байгаа. Удирдлагын академийн багш хичээл заах гэж байна гингүүд танд тодорхой хүлээлт үүссэн. За магадгүй нөгөө миний зэрэг бас одоо эрдмийн зэрэг маань бас тодорхой хэмжээнд танд хүлээлт өндөр одоо үүсгэхэд бас нөлөөсөн байна. Тэр энэ хэмжээнд нь дүүцтэл би хичээлээ зааж чадаагүй бол одоо энэ хүн одоо тухайн суралцагч маань надад бол энэ чанаргүй хичээл боллоо гэдэг юм тавина л гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар тэр хүмүүсийн хүлээлттэй одоо сэтгэл ханамж үйлчлэгээний чанарын талаарх үнэлгээ, хэрэглэгчийн тавьж байгаа үнэлгээ одоо нөлөөлдөг учраас энэ чиглэлийн ямиг бас
одоо бид нөгөө судалгаа хийхдээ ажлаа сайжруулахад анхаарах хэрэгтэй. Түрүүн би нөгөө хин Зөмбөр лам даргын хэлсэн ямиг бас нэг одоо нөгөө анх эхлээд хичээл эхлэхийн өмнө нэг төрийн үйлчлэгээний чанар хүртээмж үр нөлөө иргэний хяналт гэдэг асуудал их чухлаа гэж ярьсан шнэ. Тэгэхээр энэ иргэний хяналттай холбоотойгоор би бас нэг санаа энд тодорхой бас нэг санаа дурдчихъя. Тэгэхээр иргэний хяналт бол үйлчлэгээний чанар ямар байна вэ? Үйлчлэгээний үр дүн ер нь ямар байна вэ гэдэг чиглэлээр иргэний хяналт байх нь бол заашгүй байдаг. Иргэний хяналтыг харин хэрэгжүүлэхдээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал бол одоо арга замын тухай асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо Дэлхийн банкны 2017 оноос хойш хэрэгжсэн нийгмийн их хариуцлагыг одоо бэхжүүлэх төсөл гэдэг нэг төсөл хэрэгжсэн. За энэ нийгмийн их хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд одоо иргэний хяналтыг төрийн үйл ажиллагаанд хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгтэй холбоотой олон аргачлалуудыг одоо энэ нийгмийн их хариуцлагын төслийн хүрээнд одоо хүмүүст заасан. За дээрэс нь гарын авлагууд гарсан нийгмийн хариуцлагын хүрээнд ямар аргуудыг ашиглаж болох юм бэ гэдэг тухай одоо сургалтын гарын авлагууд гарсан байдаг. За энд жишээлх юм бол нөгөө хэрэглэгчийн үнэлгээний карт гэдэг одоо манайд 2006 онд самбал хөндөв докторийг одоо энэ төрлийн албаны зөвлөлд ажиллаж байх үед хэрэгжсэн төслийн хүрээнд бас гаргасан гарын авлага гэдэг хэрэглэгчийн үнэлгээний карт гэдэг хэрэглэгчийн онооны карт гэдэг демогоос гаргасан демо гэдэг төрлийн бас байгууллага байдаг. Тэднийхээс гаргасан одоо тэр бас мөн адилхан төслийн хүрээнд л олон хүмүүсийг сургасан юм байлээ. Тэр сургалтын хүрээнд энэ демогийнхан бас энэ аргачлалыг үргэлжлүүлээд ашиглаж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ мэтчлэнгийн одоо энэ иргэний хяналтыг хэрэгжүүлэхдээ тодорхой судалгааны арга зүйг ашиглах тухай асуудлаар бол гарсан гарын авлага ном янз бүрийн зүйлс зөндөө байдаг. Тэгээд иргэдийн оролцоо өөрөө энэ үйлчлэгийг сайжруулахад их чухал үүрэгтэй байдаг юм а гэдгийг чухалчилсан. За тэгээ энэ төсөл маань өөрөө юу вэ гэхээр одоо тэр нөгөө иргэний нийгмийн байгууллагыг болон иргэдийг чадваржуулах замаар төрийн үйл ажиллагаа, төрийн үйлчлэгээнд эргээд хяналт тавих ийм нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжсэн төсөл байгаа. Энэ маань цаашаа бас үргэлжлээд хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн гарын авлагууд интернетэд нээлттэй байдгийн шүү. Нийгмийн их хариуцлагын одоо арга хэрэгслүүд дээрээс нийгмийн их хариуцлага гэдэг чинь юу вэ гэдэг онлын үндэслэл за дээрээс нь боловсролын болон эрүүл мэндийн салбарт нийгмийн их хариуцлагыг хэрэгжүүлсэн туршлага нөгөө энэ үйлчлэгээний чанарыг сайжруулахад одоо иргэдийн зүгээс тодорхой санаачлага хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн туршлагуудыг гаргасан гарын авлагууд гээд нийтдээ 6 төрлийн гарын авлагын төслийн хүрээнд гарсан байдаг. Энийг та бүхэн бас олж үзээд практик дээр хэрэгжүүлж бас болох юм. За баярлалаа. За ингээд цаг хэтэрсэн учраас асуултаа дуусгая. За ингээд бидэнд өнөөдөр төрийн үйлчлэгээний чанарын талаар маш сонирхолтой хэрэгцээтэй сургалт зохион байгуулж өгсөн удирдлагын академийн доктор багш амар төвчөнд багштай баярлалаа. Талархснаа илэрхийлье. За ингээд одоо төрийн албаны зөвлөлийн гишүүн Зөмбөр лам таныг дахин урьж байна. Баярлалаа. Амар төвшин багш одоо өнөөдөр үнэхээр хичээл заахтаа ерөнхийдөө төрийн үйлчлэгийг яаж сэтгэл гаргаж хүргэх ёстой гэдэгт жишг болохоор тийм сэтгэл гаргасан сайхан хичээл боллоо гэж бодож байна. Тэгээд сар шин гараад үхэржил гараад сар шин гарахаар хүмүүс бас нэг сэтгэл нь хөдлөөд шинэ 8 дан багтаад овоо толгой дээр гарна хэмрэн дарцаг хэсэг нэмтэргээд ярьдаг. Тэгээд цаг үеийн нөхцөл байдлаа шалтгаалаад тийм юм бол бас байхгүй байна. Тэгээд өнөөдөр төрийн албаныхны хувьд бол бид нар татвар төлөгчдийн мөнгөөр ерөөсөө энэ төрийн үйлчилгээг л хүмүүст хүргэх гэж л ажиллаж байгаа. Тэрнийхээ төлөө цалин авж байгаа. Тэгэхээр тэр бидний үзүүлж байгаа үйлчилгээ хүмүүст яаж хүрэх вэ? Хэрэгцээг нь хангаж байна уу? Сэтгэл халамжийг одоо хангаж чадж байна уу юу? Гэдгээр одоо хэмжиж бид нар ажиллаа явуулахгүй бол одоо болохгүй болсон байна. Ер нь бол яг үгүй ингэж явуулж ил байсан. Тэгвэл цаг үеийн шаардлага энэс бол одоо үнэхээр чухал болсон байна. Сэтгэл үйлчилгээг одоо хүргээд яг тэр хүний ажил бүтэж гэж бодлоо гэхэд тэр хүний ажлыг бүтээхдээ тэр хүн үнэхээр одоо сэтгэл гаргаж тэр хүнд таатай ажлынхан сэтгэл төрүүлж чадсан уу юу гэдгээс тэр нөгөө сэтгэл ханамж гэдэг юм бас бүрдэх гээд байгаа юм. Тийм учраас тэр хүний ажил бүтэх сэтгэл ханамж төрөх хоёр бол бас тусдаа асуудал болох гээд байгаа. Энэ хоёр хоорондоо нэгдэж ийлэх сайн болох гээд байгаа шиг байна. Сая хичээлээс би тэгж ойлгоод байна.
Тэ. Тэгэхээр бид нар энд рүү явах хэрэгтэй юм шиг байна. Энэ төрийн албаны бюрократ гэж яриад байдаг. Бюрокраси гэдэг юг бол одоо хүн суртал гэж манайх орчуулад байдаг. Уг нь бол хүн суртал биш шүү дээ. Энэ чинь их олон жилийн турш одоо төрийн албаны бүрдэж бий болсон уламжлалт тогтолцоо л аахгүй юу? Тэгээд энэ уламжлалт тогтолцоо өөрөө дүрм журм орим гэдэг их олон зүйлд ингээд баригдаад нөгөө хүнд гаргадаг сэтгэлгээнээс хөндий тэр дүрм журм тэр хууль ном биелүүлэх асуудлаа гол болгочоод ингээд хөшүүн байгаад байдаг гэдэг талаас шүүмжлэлтэй ханддаг болохоос биш энэ бюрокраси гэдэг юм чинь одоо ч байна хойштож байх л асуудал шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ үйлчилгээний сэтгэл ханамжийн тухай сэтгэл гаргах тухай сэтгэлээс сэтгэл рүү очиж одоо ажил бүтээх тухай асуудал өнөөдөр их яригдлаа. Тэгээд энэ өхөр жилийн эхэн дээр бид нар үнэхээр одоо төрийн албаныхны юм бол одоо гол чухал асуудлаа хэмрийн дарцаг болсон асуудлаа өнөөдөр ярьлаа гэж би бодож байна. Тэгээд бидний өнөөдрийн сэдв болгож ярьж байгаа энэ асуудал гүйцэлдээд бидний төрийн албаны үйлчилгээ хүмүүс сэтгэл ханамж болж очоод тэгээд тэр сэтгэл ханамж нь хүмүүсийн одоо амжиргааны чанарыг дээшлүүлээд ингээд тэр амжиргааны чанар дээшлснээр улс орон урагшаа явдаг энэ одоо гинжин урвал ингээд яг зөв тийшээ яваад ингээд бүтэх юм бол тэр сайн засаглал гэдэг юм бий болоод Монгол улс хөгжихийн одоо ихэнх одоо түлхүүр асуудал болох гэд байх шиг байна. Тийм учраас өнөөдрийн энэ чухал сургалтанд идэвхтэй оролцсон та бүхэн талархаж байна. Энэ сургалтыг явуулж өгсөн амар төвшин багштай талархаж байна. Ингээд энэ сургалтыг хааж үг гэлнэ гэж одоо төрийн албаны зөвлөлийн дарга Ноён Баатар зориг таныг урьж байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Өглөө өнтөд авчлаа. Өвлийн сургалтаа өндөрлж байна. Сонсогч байна уу? Сонсогч байна уу? Сонсогч. За өглөө өнтөд аваад өвлийн сургалтаа өндөрлөө. Одоо хаврын сургалтын эхний өдөр эхний пүрэв гараг эхэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүд маань биечлэн цахимаар оролцлоо. Зарим агентлаг яамтын төрийн нарийн агентлагийн дарга нар хүний нөөцийн асуудал хариуцсан удирдах ажилтнууд та бүхэн оролцлоо. Өргөн хүрээтэй оролцож байна. 203 хэрэглэгч одоо оролцож байна. Цаана 2-5 хүн өдргээд завхан ховд өдр бол нэлээд олуулаа идэвхтэй оролцож байгаа талархалтай байна. Сэдвийн тухайд үнэхээр цаг үе болсон. Хаврын удирдалтай дүүцчихсэн. Ингээд өнөөдрийн асуудал биш, мөн ирээдүйн асуудал яг одоо хэрэгжүүлэх асуудлыг хэдүүлээ ярьлаа. Төрийн албаны үйлчлэгээний чанарын асуудал, хүртээмжийн асуудал, үр нөлөөний асуудал, сэтгэл ханамжийн асуудал, төрийн албан хаагчийн оролцооны асуудлаар одоо өргөн хэлэлцүүлэг, мэдээлэл өглөө, онлын төвшинч тэр, практик төвшинч тэр. Доктор Амар Төвшин багшид талархлаа илэрхийлье. Оролцогчдийнхөө өмнөөс. Ер нь хэдүүлээ анхны хуулийн одоо гарааны нөхцөлд 2-3 жилийн өмнө хууль шинжилэн найруулад шинээр мөрдөж эхлэхэд тогтж байсан зүйл бий. Энэ төрийн албанд шинэтгэл хийх нэ. Энэ хилийн цэргийг наашаа анхаараар. Хилийн цэрэг наашаа анхаараар. Гарааны нөхцөл дээр бол төрийн албанд шинэтгэл хийгдэх нэ гэдэг хүлээлт үүссэн иргэдийн дунд. Энэ хүлээлтэд бид нар хариу өгөхгүй бол ажлаар хариу өгөхгүй болохгүй. Ийм учраас одоо өнөөдөр чанарын тухай асуудлыг хөндлөө. Ингээ идэвхтэй одоо оролцсон та бүхэн талархалтай байна. Ер нь сургалтууд бол их өөрчлөгдөж байна. Манай сургалтч тэр, гадны сургалтч тэр. Өөр нэг гадны сургалтыг одоо цахимаар үзлээ. 3D технологи ашиглаад өөрсдөө нэг одоо тусгай зориултын нүдний шил ашиглаад тэгээд оролцож байгаа нэг сургалтыг үзлээ. Би өөрөө нүдний шилгүй. Гэхдээ тэр оролцож байгаа хүмүүсийн байдлыг ажиглахад яг дэрэгдэн байгаа юм шиг эрчим хүчний гагнуур өндөр хүчтэлийн одоо холбоос эднийг яг дэрэгдээ байгаа юм шиг ямар ч одоо эрсдэлгүйгээр хийж байна. Ингээр сургалтын одоо арга технологи бол бидний энэ сургалт мөн цаашдаа одоо ийм 3D технологи төрөлд шилжих ийм зүйлүүд бол орж байна. За төрийн алба сайн ажлын эхлэлүүд олон байна. Судалгаанд суурилсан шинэтгэлүүд хийж байна. Сургалтанд суурилсан шинэтгэлүүд хийж байна.
мэритээр суурилсан шинэтгэлүүд хийж байна. Маргаанаас урьдчилан сэргийлэх шинэтгэл хийж байна. Сонгон шилруулалтын цоошин эхлэлүүд тавигдж байна. Хүний нөөцийн аудитын эхлэлүүд тавигдж байна гэдэг. Ингээ хэдүүлээ сургалт хийгээд байдаг. Чанарын асуудал, үр дүнгийн асуудал бас биднээс шалтгаалж байна. Сая хэллээ нэг үхрийн эвэр гэд. Юу улсын одоо энэ өндөржүүлсэн бэлэн байдлын үед хөдөө аж ахуйн яамны одоо дэрэгдэх хөдөө аж ахуйн сангийнхан зохисгүй үйлдэл гаргаж бусад төрлийн албан хаагчдын нэр хүндийг унгах ажил хийсэн. Эдгээр хүмүүс ер нь одоо дутагдал зөрчил гаргаж байгаа хүмүүс дандаа хууль бусаар томилогдсон, сонгон шалгуулалтаар ороогүй, шатлан дэвшээгүй, ааргасан байдалтай явж бод ингээд одоо халагдахтаа хүрч байгаамаа. Инхээр өнөөдрийнх бол төрийн албаны үйлчлэгээний чанартай холбоотой асуудал яригдж байгаа учраас та хэд маань сонсох биш яг одооноос эхлээд сургалтын чанар дээр ч тэр үйл ажиллагааны үр дүнд ч тэр хүмүүсийн хандах хандлага дээр ч гэсэн өөрчилж өгөөч гэж хүсье. Би зарим сургалтын дээр энэ номыг хэлж байсан. Түүхийг өөрчилсөн удирдагчид гэж байгаа юм л да. Энэ удирдагчдын хэлсэн үгнүүд байгаа. Энэ бол үнэхээр одоо удирдагч гэдэг бол итгэл найдварын худалдаач гэдэг Наполеон хэлж байгаа. Ийм учраас үнэхээр итгэл найдварын худалдаач юм бол энэ сэтгэл ханамжийн байдал дээр онцгой өөрчлөлт гаргах ёстой гэдэг дээр та хэд маань анхаарч ажиллаарай. За нэгдүгээр өдөр бид сургалт зохион байгуулна. Энэ сургалт бол ёс зүйтэй холбоотой, ёс зүйн зөвлөлтөй холбоотой сургалтууд байгаа. Өнөөдөр одоо ачаал ихтэй төлөвсөн цагаас одоо нэлээд сунж одоо сургалтууд явагдсан учраас нэгдүгээр өдөр манай төрийн албаны зөвлөлийн гишүүд чиглэлээр анхаарах асуудлуудыг та бүхэндээ зөвлөнө. Яг одоогийн байдлаар ихэд нэг хаалга, нэг шинжилгээний хүрээнд гадна явж байгаа 10 хүн илэрсэн байна. Ийм эрсдэлтэй орчинд одоо бид нар ажиллаж байна. Хоёр дахь онцлог нь 3 дугаар сарын 1-ээс одоо танхимын хичээл эхлэхээр байсан бол түр хугацаагаар хойшлогдож байна. За 3 дахь онцлог бол вакцины нийлүүлэлт эхэлж байна. 4 дахь онцлог өчигдөр эдийн засгийн реформтой холбоотой засгийн газраас шийдвэр гарсан байгаа. Энэ бүхэнд одоо сургалт бүхний үед байгаа нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаа. Энд одоо тохирсон менежментийг менежерүүд та бүхэн хийгээрэй гэдгийг хүсье. Ингээ удирдах ажилтнууд та бүхэндээ одоо хаврын анхны сургалтын мэд түргээд зохион байгуулсан сургалт судалгааны газар мөн одоо менежментийг зохион байгуулсан зөмрөл хам даргадаа талархлаа илэрхийлье. Амар төвшин багш одоо мотивац өгж одоо олон шин мэдээллээр баяжуулж өгсөнд талархъя. Нийт оролцогчдоо төрийн албаны зөвлөлийн өмнөөс энэ одоо жилийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Баярлалаа.